За, өглөөний мэндэ. Сайхан амарцгаасан уу? За, хот юу н сайхан амарж л байгаа юм шиг. Цаагарч байна. Заримд гитэрсэн амарж байгаа шиг. За, сайхан өглөө байна. Библиэлд нөгөө таван талах хоёр загасны тухай нэг сургаал зөөрлөл байдаг да. Тэрийг бол одоо янз бүрээр заагдаж, номлогдож, хичээлийн сэдэв болж исэн. Итгэлийн тухай, энэ өөрт байгаагаа өгөх тухай гэл. Эсвэл тэгэл зориулах тухай гэл. Харин сүүлийн цаг үед Бурхан энэ дээр нэг зүйлийг харуулж байна л да. Итгэл яг яаж ирдэг юм бэ гэж. Итгэл эхлээд зүрхэнд ирж иж дараад нь тэндээс юмс бий болох юм байна. Тэгвэл надад таван талах бай, надад хоёр загас байна. За энийг нэг юм болгоотох гэдэг бол энэ бол буруу дараал юм. Надад юу байна? Түүнийг би өргөе биш юм байна. Эхлээд юу байх ёстойг Бурхан эхлээд хийхгүй юм бол хүн дандаа өөрийнхөө ямиг л өргөдөг юм. Тэгэл өөрөөсөө дандаа юм өргөсөн учраас тэрийг их болох гэж зүтгэн мэдээж сайн юм зориулах байх л та. Өөртөө байгаа санхүү, цаг, хөдөлмөр, хүч мэдээж өөртөө байгаа сайнаа зориулж байгаа учраас боломжийн сайн зүйлс бол хүний амьдрал бий болох нь гарцаагүй. Сайн зуршилж байж болно. Сайн зан чанаруудыг хөгжүүлсэн байж болно. Гэтэл Бурханы зорилгыг бол гүйцэлдүүлэхгүй юм байна. Тийм боломжтой. Хүн сайн үйлсээрээ дагнаж болно. Сайн үйлсийн аянаараа давлгаалж болно. Тийм давлгаанууд угаасаа дэлхийд байж л байгаа. Харин өнөөдөр тийм сайн үйлс, сайн зүйлс, хүний дотор байгаа тэр сайн үйлс, зан чанар, дадал зуршлаар хол явахаа болжээ. Тухайн үед явж байсан байх гэж би найдаж байгаа. Олон сайн үйлсүүд газар авч, олон ядуу зүдэг хүүхдүүд гэрүүлүүд аврагдаж гой юмуд болсон байх гэж. Харин Бурхан одоо бол арай өөр зүйлийг хийх хүсэж байна. Тийм учраас тэр таван талах тэр загас яах вэ? Харин тэрийг бий болгохыг бий болгодог үндэс их сурвалж нь хаана вэ гэдгийг. Тэр Ром номын Ром бишээ. Энд нэг юм шил байдаг да хараадах юм. Эфес номын 3:16 гэж. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж та нар хайр дотор үндэслэж суурлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, ямар урт, ямар өндөр хийгээд ямар гүн болохыг нь ойлгох болтугай гэж хэлсэн. Энийг сайн анзаарах юм бол тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн ариун сүнсээр дамжуулна хийнэ гэж. Тэгэхээр дээрээс доошоо чиглэл ихэнд байна. Эхлээд энэ байна. Доороос дээшээ чиглэл биш. Дээрээс доош. Та бидний зүрхэнд гэсэн үг. Та бидний сүнсэнд Бурхан эзэн өөрөө эхлээд алдрын баялагаасаа тийм цутгалтуудыг хийх болно. Төрөл бүрийн цутгалтууд, дүүргэлтүүдийг хийгдэх болно. Мэдлэг, оюун ухаан, за одоо өөр юу, сүнслэг нууцуд, үгийг унших, тэр нүд хараач хийх бүх юм. Сүнсний дүүрэн байдал, сүнсээр удирдуулах байдал, тэр суур, хуучин ойлголтуудыг үгүй болгож тийм ээ өөрийн ойлголтуудыг хийх өнгөрсөн 5-6 жилийн турш Бурхан үнэхээр ажилласан бидний дотор. Одоо ч гэсэн тэр ахаал гүнээс гүнзгийрөө. Харин нэг асуулт одоо бидний өмнө ирж байгаа. Өнгөрсөн хугацааны турш би ийм зүйлсийг хийлээ. Хин ч үүн дээр маргахгүй. Энэ ажиллагааг зөвшөөрсөн та намайг янзлаадаг, зэгцлээдэг, цэвэрлээдэг. Та өөрийнхөө хаанчны дэвш намайг гаргаж ирмэр гэж орилж бахирсан, шийдвэр гаргасан хүн нэгүрийн дотор энэ ажлыг хийсэн. Бид нар дуртай дурггүй шийдвэр гаргацгаасан. Яг л энэ шийдвэр бол хүнд хэцүү. Ажиллагаа нь өөрөө гүн гүнзгий учраас тэр болгон бид нар таалагддаг. Мэдээж дандаа таалагдахгүй дургуй зүйлсийг Бурхан эцэг бидэнд хийгээгүй. Бид нар гарсан өөрчлөлтүүдийг харахтаа ямар их баясаж миний дотор ийм зүйлсийг бий болгосон юм байна шүү дээ. Би ингэж чадаж байна. Би ингэж бодож чадаж байна, хийж чадаж байна. Би ялж чадаж байна, түлхэж чадаж байна. Би тайлбарч чадаж байна. Би сүнсийн хэлээр би ярьж чадаж байна гэж урамд авч ирсэн бид нар. Тэгтэл булан шахаад тэр харанхуйд хийгдэж байгаа тэр ажил хүнд гэдгийг бид нар мэднэ. Тийм ч учраас зарим хүмүүс маань бас даагаагүй. Даагаагүй учраас бидний дундаас явсан байж байгаа эсвэл энэ биен байвч. За энэ жаа хатуу тийм ээ. Биен байвч, сэтгэл нь оршивч,
Сүнсний ажиллагааг түлхсэн хүмүүс бас сууж л байгаа. Нэгүсэл та бүгдийн дээр байх болтугай тэдгээр хүмүүсийн дээр нүдэн нээгдэж тэр ажиллагаа нь үнэхээр дотроос чинь шатаах болтугай. Харин биднээс одоо зүрх зүтгэлийг тэр хүлээж. Энэ ажиллагаа танд түнхэр хэрэгтэй байсан уу? Бидэнд хэрэгтэй байсан уу гэдгийг дахин бодвол одоо бидний алхам хэрэгтэй болчиход байна. Одоо бид нэр доороосоо дээшлэх хэрэгтэй байна. Үнэхээр та хэрэгтэй байсан. Одоо ч хэрэгтэй байна. Цаашид ирж байгаа зүйлсийг хүлээн авахын тулд би ийм байдлаар явж болохгүй юм байна. Энд би ханахгүй байна, би энд чадахгүй байна. Дахин үргэлжлүүлэн миний дээр ажиллаач. Миний дээр ажиллаач гэсэн тэр халуун зүрх сэтгэлийг л Бурхан одоо харахыг хүсэж байна. Тийм ч учраас өнөөдөр зарим хүмүүсийн амьдрал дээр хүчтэй ажиллагаа явагдаж байна. Зарим хүмүүсийн амьдрал унтцсан юм шиг. Тийм хүмүүс хэлэхдээ юу шилдэг гэж миний дотор юм хийгдэж байна уу? Миний дотор юм явагдаж байна уу гэж хайдаг байхгүй. Явагдвал хайхад олдоход бэлэн бай. Ирж хай. Энэ бол халуун зүтгэлээс гарна. Одоо эхнэр нөхөр бие бинийгээ хайрлахад халуун зүтгэл байхгүй бол явахгүй болсон байгаа шүү дээ. Нөгөө хайр гэдэг бол тодорхой төвшөнд хүрээл гаццсан байгаа да. Одоо тэр элдв янзын баяр маярдад их харагддаг шүү дээ. Тэр яах вэ? Тэр бэлгэсэлт яах? Тэр хоол унд яах? Арай өөр зүйл бидний дотор нэхэгдэж байна лээ. За, өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар бидний дотор хүнийг хүчтэй болгож байна. Тийм ч учраас бидний залбирал ямар хүчтэй болж байгааг бид нар мэдж байна. Бидний магтаал хүндэл ямар хүчтэй байгаа вэ? Бид одоо ваа гэж босгод л ерөөс бид дотор зэрэгцээд баах юмнууд ваа гэж босдог. Бидний ямар сул дорой байна уу? Бидний ямар хөгийн байна уу хамаагүй бид нар энд ирэл эзэн минь би энд байна. Миний дотор байгаа зүйлсийг аав гэхэд л ерөөс ваа гэж орилж байна бид нар. Бид нар үнэхээр хүчтэй байна. Яагаад бидний дотор хийгдсэн тэр ажиллагааны улмаас юм. Яг л түүний дотор миний дотор түүнээс ирсэн үг ажиллаж байгаа учраас бид нар ийм хүч чадлыг бид нар тээж чадж байна. Өнгөрсөн 5 дахь удаа манай бүлэг бол тавуулаа байсан ч 5 дахь өдрийн тавуулаа байсан ч 5 сэдвэр залбирсан ч бид нар маш хүч байсан. Бид нар хамтаа түлхсэн, хамтаа нураасан, хамтдаа зангилаануудыг тайлсан юм болсон тэнцээ. Дахин үргэлжлүүлэх ёстой юм байна. Нэг хүний хийх ажил байхад нэлээд хэсэг хүмүүсийн хамтран хийх ажил бас байна. Энд бас хотын сүмийнхний бас хамтран хийх ажил бас байна. Тийм учраас та ганцаараа нэх яваад байж болохгүй гэсэн. Энийг сонсож байгаа ганцаараа явсан хүмүүс хандаа хэлий. Өнөөдөр та ганцаараа тэр буландаа байх боломжгүй юм шүү. Та тодорхой юмсыг хийн. Тантай хамт бас хийх ажил байна. Бас тантай хамт нийлээд та бидэртэй нийлээд хийх ажил энд байна. Тийм учраас сүнс дотор сэргийг бай. Бүү унд битгий залхуур тэгж жаагаад ингэж жаагаад гэсэн тэр Монгол хүний саруул ухаанд битгий итэг. Одоо хаанчлалын сайн мэдээд итэг. Хаанчлалын мэрэгэн ухаанд итэг. Одоо явагдаж байгаа ариун сүнсний амьд ажиллагаанд итгэсэн чинь дээр шүү гэж би чамд хэлье. Яана тэр нөхөр тэндээс надад хэрэлдэх үедээ. Тэгээд юу гэж байна? Ингэж гэж байна. За дээрээс бууж байгаа ажиллагаа энэ дотор юм хийгээд тэгээд хүчтэй болгоод ингэснээр яах юм? Итгэлээр гэж. Одоо эн чинь итгэл чинь асаж байгаа байхгүй юу? Миний сайн үйлсээр биш, миний чивчирсэн мэдлэгээр биш. Яг үнээр өнөө хүртэл цуглуулсан энэ хаанчлалын мэдлэгээр ч биш. Таны айгуу сайхан гой үг ярьдаг, хаанчлалын үгсийг ярьдаг тэр үгээр ч биш. Дотор чинь юу байдаг юм бэ? Дотор чинь чамайг барьж байгуулж байдаг, хүлж байдаг, зогсоож байдаг, бас дотроос чинь таныг хөдлөж байдаг тэр юмс чинь одоо итгэлээр Христ тааны зүрхэнд нутаглана. Одоо л дөнгөж Иесус Христ ирж нутаглаж, амьдарч, ажиллаж, хөдлөх боломжтой болж ирж байгаа юм. Тэрс дээрээс юм хийгдэхгүй таны дотор, миний дотор юу ч явагдахгүй нэ. Юу ч явагдахгүй гэдэг нь Христ нутаглах боломжгүй байгаа юм. Анх бид нар Иесус Христэд итгэсэн байдлаар төрөөгүй. Би л тэгж төрөөгүй. Явж байгаад би 13 наснда Иесус Христэд анх танилцж байсан. Харин тэр үед дээрээс цонх онгойсон байсан. Нөхцөл байдал ерөөсөө над руу ярьж эхэлсэн байсан. Харин тэрийг би барьж авч, олж харж сонсч чадчих. Гэтэ энэ бол миний чадлын улмаас биш байхгүй. Миний ямар амар сүнслэг улмаас биш. Дээр нэг юм онгойсон учраас, дээрээс ажиллагаа байсан учраас би нээж тэр зүйлсийг олж харж сонсож чадчих.
Тэгээ миний зүрхийг хөдлөсөн байж. Бидний Христ итгэлийн тэр яг явц бүгдээр ижилхэн байхгүй. Дандаа дээр нэг юм болсон. Тэгээд би олж харсан. Би сонсож чадсан тэгээд итгэж чадсан. Энэ зарчим одоо ч яг хിവэр. Дээрээс урсан. Дээр давлгаа явагдаж байна. Дээр Тэнгэрийн усад юмс бэлэн болсон учраас өнөөдөр газар дэлхий дээр юмс бэлэн болоод байна. Дээр бидэнд өгөгдөөд байгаа учраас бид газарт авч чадаж байна. Дээр тайлгдсан учраас бид энд бас тайлж чадаж байна. Харин одоо дээшгээ. Яг Христ дотор нутаглаж амьдарч байгаа учраас тэр миний дотор та бидний дунд амьдарч байгаа учраас одоо бид та нар юу холбон тэр чинь тэнд тайлгдана гэдэг эрхийг өгч байгаа. Тэгэхээр дээр бас тайлгдаагүй юмс байна сүнсний ертөнцид. Тэнгэрийн усад лав биш л дээ. Тэр харанхуй ертөнцүүдийг нурааж унгаах. Тэнд зарим нэгэн хүлээсүүдийг нь тайлах, бас зарим нь тэнд бас төгжиж хаях. Тэр эрхийг Христ итгэлээр дамжуулан бидний дотор амьдрахтаа тэр төлхөрөө өгж байгаа. Яагаад гэвэл Христийн гард юу байгаа юм? Хүл амьдралын төлхөр байгаа үстэй. Тэр Христ чинь ариун сүнсээр миний дотор амьдарч байгаа шүү дээ. Ингээд зүрхэнд нутаглаж байна. Тэгээд яах вэ? Та нар хайр дотор үндэслэж суурна гэж. Хайр бол үндэснэ байхгүй. Хайр хатууч байдаг. Гэхдээ тэр бол чин үнэн байдаг. Хайр өөр шийдэмгий байдаг учраас замдаа тааралдах хөгийн юмсыг шатаагаад гардаг. Амьдрал бүрлдсэн хүнийг хайрын одоо бүхий хачруудыг тэр зүгээр л арчаад байдаг. Харин хайр ямар байх ёстой, ямар шулуун, ямар чин, ямар хатуу бас шийдэмгий болохыг тэр бидэрт өөр харуулсан байж байгаа. Бас хайр ямар халуун бэ? Бас ямар агуу вэ гэдгийг бид нар бас өөрсдөө амсаж байгаа учраас. Ингээд бидний дотор Христ нутаглалаа, бидний зүрхэнд нутаглаж байна. Тэгээ бид нар хайр дотор одоо яг үндэслэж байна. Хайр дотор үндэслэх гэдэг бол бидний суур юм. Бидний мэдлэг, бидний сүнслэг авьяас, бидний тосолгоо энэ дээр биш. Харин түүний тэр байгаа учраас тэр өөрөө тэнд хайрыг тарьж шít. Хайр ийм байдгийг, хайр ийм байдгийг, хайр ингэж ажилдгийг, хайр ингэж таны дотор бий болж таныг эзлэн авдаг юм. Хайр үндэс юм. Тэр хайран дээр бид нар дээшээ сүндэрлэж босоод суурлаад тэгээд бүх ариун хүмүүсийн хамт хайр яг ийм байж. Христийн хайр ийм байж гэдгийг таньж мэднэ. Мөн дээр нэмээд ямар урт вэ тэр? Ямар хол юм бэ? Зах хязгаар нь харагдахгүй юм байна шүү дээ. Одоо бид бол дандаа тийм юмсыг авна гэж байгаа шүү дээ. Нөгөө нэг тосөөлшгүй, хараагүй, сонсоогүй, мэдээгүй болгоныг авна гэдэг чи яг энд оршиж байгаа байхгүй. Ямар урт юм бэ? Тэгтээ ямар урт юм бэ гэдгийг харах хүртлээр хайрын ямар гүн гүнзгий вэ гэдгийг ойлгосноос тэрийг харж чадахгүй байна. Түүний хайр яг ямар мөн чанартай ухаж ойлгож дээр нэмээд тэрүүгээр амьдрсан цагт ямар удам юм бэ? Энэ ямар өндөр юм бэ? Миний төсөөлж байгаа өндөр биш юм байна. Миний төвшин биш юм байна. Миний уртж бодчихсан хэмжээс биш юм байна. Энэ чи ариун сүнс энэ хэмжээсийг бид нар тодорхой болгочих. Яагаад бид нар одоо хайрыг ойлгож байгаа учраас. Энэ бол жинхэнэ хайр. Энэ бол эцэг өөрөө юм. Тэгээд ямар гүн болохыг ойлгох болтугай гэж ойлгоноо. Болтугай гэд хайчмаар үгүй. Ерөө бат ор шиг биш ээ. Би болно. Одоо энэ болж байна. Одоо бидний дотор болж байна. Тэгэхээр ирж байгаа зүйлсийг хүлээж авна гэдэг бол дандаа сайн сайхан би хэлэхгүй. Муу муухай зүйтэй бидний хүсдэггүй юмс цог ирнэ. Би яаж тайлбарлах вэ? Цул том юм ирэх байхгүй. Ойлуулна бид нарыг. Биднийг сандаргана. Барьцаалдуулна. Тийм хэмжээний цар хүрээтэй юм ирж байгаа. Харин тэнд бид нар барьц алдахгүй тулд, байр суурийг алдахгүй тулд, чичрэхгүй тулд өнөөдөр бид хүчрэгдсэн дээр байхгүй. Төлөвсөн дээр байхгүй. Тиймээс уулзтууд бидний төлөвшөд аваачдаг. Биднийг залбиралд сургаж байна. Хамтдаа нийлж ямар нэгэн зүйлсийг хийж гүйцэтгүүлсэн байхад бүлгийн уулзтууд биднийг сургаж байна, хэлбэржүүлж байна. Хатуу үг сонсохдоо бэлэн бай. Яг тэрнээ ч хатуу юм ирж байгаа учраас. Тиймээс бид маш их хүчтэй байх хэрэгтэй байна. Харин тэр хүч дээрээс итгэлээр дамжин бид нар дээр ариун сүнсээр цутгаж байна. Өнгөрсөн өдрүүд хийгээд энэ өдрүүд нь ариун сүнс биднийг ямар ихээр чивчрүүлж өөрийнхөө тухай бас биднэрт ойлгуулж байна. Одоо ч гэсэн үргэлжлэлсээр байна. Түүнтэй хамт ажиллаж түүнтэй хамт амьдрах хэрэгтэй байна. Өдөр хамт осцгоё. Таны ажиллагаа таны ажлуудыг өрөөж байна эзэн. Халелуя эзэн. Бидний зүрх таны өмнө бэлэн байна эзэн.
Та биднэр лөө урсан орж байгаа. Тань талархыг хийцээ. Таны ажиллагаа бол гүн гүнзгий юм хийцээ. Бид зүгээр нэг шагаагаад атсан гол горхоор гатламааргүй байна. Бид нар энэ үүн дотор чинь бүр жимбмээр байна хийцээ. Оо бид тэр гүн гүнзгийг мэдэрмээр байна хийцээ. Таны өндрийг, таны гүнийг, таны урт хэмжээсүүдийг хийцээ ойлгох тэр сүнслэг багтаамжийг тэлж өгөөч. Тэр төлөвшөлт биднийг хүргээч. Халелуя. Таны бид өрөөж байна. Бас таны дотор бид имэж байна. Ариун сүнсээ. Таны хүчлэг ажиллагаануудыг бид хүсэж байна. Таны бид таньж мэдхийг хүсэж байна. Илүү ихээр. Илүү ихээр. Гүнэс гүнзгий рүү, өндрөөс өндөр рүү. Адраараа бидний зүрхийг үнэхээр цотгож байна. Та өөрийнхөө дүүрэн байдлаасаа та бидэнд цотгож байна. Асгаж байна. Та өөрийнхөө дүүрэн байдал, цагийн дүүрэн байдлыг гэж бидний харж байна. Энэ нь та өөрөө юм. Та бүтнээрээ бууж ирж байна. Та дүүрнээс дүүрэн ийзээ. Таны ажиллагаанууд бүрэн гүйцэд явагдаж байна. Дотоо толбог зүйл биш. Дүүрэн ажиллагаа. Таны бүтэн ажиллагаа. Халелуя. Нэг зүйл хорогдохгүй. Нэг зүйл хорогдохгүй. Нэг зүйл алдагдахгүйгээр таны хүмүүсийн дотор, таны ард түмнүүдийн дотор таны дүүрэн ажиллагаа хийгдэж байна. Таны төгс төгөлдөр төлөвлөгөө хэрэгжиж байна. Та өөрийнхөө хязгаарлагдчихгүй тэр эрх мэдлийн дагуу, Тэнгэрийн эрх мэдлийн дагуу ажиллаж байна. Та ажиллахдаа хагшиг биш. 4-1-ийг биш, 90%-ийг биш, 99%-ийг биш, 100%-аар та дүүрэн ажиллаж байна. Та өөрийнхөө сонгосон хүмүүсийн дээр, та өөрийнхөө сонгосон хүмүүсийн дотор, та өөрийнхөө сонгосон ард түмнүүдийн дотор та бүрэн дүүрэн ажиллагаа хийж байна. Бид үүнийг харж байна. Яг л энэ итгэлийг та бидний дотор хийсэн. Таны ажиллагаа, таны загламаа дээр бүрэн гүйцэд хийгдлээ гэж дуустаа гэж хэлсэн шиг энэ ажиллагаа бүрэн гүйцэд явагдаж байна. Таны үг тань дээр буцан ирэхдээ дутуу зүйлсийг аваачихгүй. Хоосон ирдэггүй гэсэн. Таны үг шавхрыг аваачихгүй. Шавхрыг ургуулдаггүй. Таны үг бол бүрэн дүүрэн байдлыг бий болгоно. Чигдсэн, бялхсан яг ийм амьнуудыг, ийм үннүүдийг бий болгоно. Халелуя. Таны бидний дотор тутгаж байгаа алдар бол энэ алдар бол Мосегийн нүүрэнд байдаг түр зургийн алдар биш. Таны хүүгийн дотор байдаг алдар яг мөнөөсөө мөн цогц авахтан байх бол энэ бол. Халелуя.
Ореrekera masandana. Halleluja. Бидний сүнслэг ойлголтууд бидний оюун бодол яг энэ дүүрэн байдлаар чивчирч бэлэн байх болно. Бэлэн болсоор байна. Энэ зогсшгүй юм. Энэ яг одоо явагдсаар байна. Бид нар ирээдүйн цаг дээр ярихгүй. Яг одоо цаг дээр ярих болно. Таны ажиллагаа яг одоо хийгдэж байна. Бидний оюун бодол дээр, бидний ойлголт дээр, бидний зүрхэнд хийгдэж байна. Тийм учраас бид тунхлаж чадаж байна. Бид харж чадаж байна. Бид залбирч чадаж байна. Бид хүсэж чадаж байна. Халелуя гэсэн. Эцэг бидний дундаас яг энэ ажиллагааг харахгүй байгаа хүмүүсийн төлөө залбирч байна аваа. Нүд нь нээгдэх болтугай. Яг одоо нээгдсэн ч дээр шүү. Нүдийг нь хааж байгаа сул дорой байдлууд, нүдийг нь хааж байгаа хүний ойлголтууд, хүний чармаалтууд, хүний хичээл зүтгэл нуран унсан юм. Харин сүнслэг ажиллагаанууд явагдаж байна. Ариун сүнс таны нүдийг нээж байна. Та харах болтугай. Та яг одоо хар. Энэ ажиллагаануудыг хар. Хүлээж ав. Оюун бодлороо битгий хүлээж ав. Харин зүрхээрээ хүлээж ав. Зүрхээ нээж өг. Энэ зүрхэнд чинь ажиллагаанууд явагдах болно. Халелуя. Таны зүрхэнд ямар нэгэн ажиллагаа явагдахгүй та юу гэж олж харж чадахгүй. Таны сүнсийг хөдөлгөхгүй юм бол та ямар нэгэн алхам хийж чадахгүй. Та юу гэж сонсохгүй, юу гэж харахгүй юм. Та зүрхээ нээж өгсөн чинь дээр. Хүлээж авсан чинь дээр. Рамасандра. Битгий хойшлууд. Тэгж байгаа болох үстэй битгий хойшлууд. Яг одоо аав. Яг одоо хүлээж ав. Сүнслэг ажиллагаануудыг хүлээж ав. Та түүний өмнө бууж өг. Бүү бардам, бүр сайрах. Таны мэддэг чинь, таны чаддаг чинь юу ч биш. Иннээс илүү зүйлсийг өгөхийг хүсэж байна. Иннээс илүү зүйлийг хийхийг хүсэж байна. Зүрхээ нээж өг. Тэгээд халуун зүрх сэтгэлээ шатах болно. Хайраар шатах болно. Энэ зүрхээрээ мушгиж чадах болно. Энэ зүрхээрээ түүний зүрхэнд хүрч чадах болно. Ребере масандара маш. Орекире масан. Тэр бүчрийг магтаад идүүн нурги. Ариун сүнсний хийж байгаа ажил өөрийгөө чөлөөтөө тавьж өг. Сүнслэг дуулууд, аялгуунууд, шин аялгуунууд, шин магтаадууд. Яг одоо үүнийг хийх болно. Оребере масан. Өөрийгөө битгий хян. Ариун сүнсэнд тавьж өг. Энэ газар та бурхантай уулзъя гэж ирсэн бол уулзсан чинь дээр. Түүнийг хүлээж ав. Ариун сүнс. Ариун сүнс. Та миний дотор ажиллаж байна. Таныг өргөмжтэй хүлдэв. Та ямар гайхамшигтай билээ. Таны ажиллагаануудыг өрөөж байна. Миний дээр. Бидний дээр. Бидний дотор. Бидний дотор.
Хамгийн дээд нэг
Тэр өөрийн алдрын баягийн тухай халелуя гэж. Ирж хааны магтээ. Ирж хааны магтээ. Атми татнаа. Ирж хааны магтээ. Бүгдийн аврагч. Бүгдийн аврагч. Цорын ганц найдвар. Цорын ганц найдвар. Есүс хааны магтээ. Өнөөдөр бидний зүрхийг ариусгаж өгөөч. Суурамасан. Өнөөдөр бидний зүрхэнд гүн хүрээч. Таны хүрэлтээ хүсэж байна ариун сүнсээ. Бид нар танаас тойрч дөлж зүгтмааргүй байна. Харин бид нар та бидний зүрхэнд хүрээч гэж гуйж байна. Бидний зүрхэнд хүрээч. Цоорхой хэсгүүдийг бөглөөч. Дутуу хэсгүүдийг та дүүргэж өгөөч. Та нэгтээ тасарсан зүйлсийг та холбож өгөөч. Ариун сүнсээ бидний зүрхэнд хүрээч. Соврамасан дарагавра. Дүүргэж, холбооч, дамжуулаач ариун сүнсээ. Идгээгээч ариун сүнсээ. Биднийг идгээгээч, бидний зүрхийг идгээгээч. Бидний зүрхийг өвдөлтүүдээс өвчнөөс шархаас идгээж өгөөч. Соврамасан дарагавра. Бидний зүрх өнөөдөр тань руу бүр нээлттэй байна. Ариун сүнс хүрээч. Учир нь та өвдгөхгүй. Та өвдгсөн чи идгээх учраас. Халелуя. Ариун сүнс Отсын дотор таны эхлүүлж байгаа бүхнийг бид нар өрөөж байна. Таны эхлүүлж байгаа ажлуудыг бид нар өрөөж байна. Бид нар дэмжиж байна. Бид нар хамтрах болно. Бидний зүрхүүд бүтэн болох болно. Бидний зүрхэн дотор амийн усны хулгай та байгуулсан. Та бол эзэн юм а тэр хулгийг эзэмшигч юм а. Халелуя. Халелуя. Та бидний зүрхэн сүнсэнд байрлсан амийн хулгийн эзэн эзэмшигч. Бид нар эцгийн хулгаас уудаг. Эцгийнхээ хулгаас. Бид нар энэ дэлхийн хулгаас биш танаас уудаг. Халелуя. Ямар ч раз өглөө ариун сүнс таны амийн усыг бид нар магтаж байна. Дитгдэг. Хизээч цангахааргүй биднийг ундаалдаг. Хүчтэй болгодог. Нүд үзээгүй чих сонсоогүй хүний санаанд багтахгүй ажлуудад бидний бэлтгэдэг таны ус. Таны амийн ус биднүүсийг үнэхээр хүчрхэгжүүлнэ. Бидний оюун бодол биш, бидний боловсрол биш, бидний энэ дэлхийгээс авсан зүйлс биш. Дээрээс ирсэн амийн ус. Дээрээс ирсэн амийн усаар та ундаална. Та ундаална. Та ундаасаар болно. Халелуя. Цэвэр усаар, цэнгэг усаар. Халелуя. Өнөөдөр таны амийн ус цэнгэг байна. Цэвэр байна. Халелуя. Ямар ч холц байхгүй. Ямар ч холцгүй. Халелуя. Эрчимжих учраас тань талархаж байна. Бид нар танд өөрсдийгөө тавьж өгч байна. 2017 он бол хотын сүм бүтэн зүрхтэй болох жил юм аа. Бид нар бүтэн зүрхтэй болно. Бид нар бүтэн зүрхтэй болно.
Хаанчлал бол бүтэн зүрхтэй хүмүүсийн бүтэн зориулалт юм аа. Халелуя, халелуя. Хайр таав танда бид нар халелуя гэж хэлж байна. Хосанна, халелуя. Халелуя! 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 Халелуя. Бүх алдар танд орших болтугай аваа. Бүх алдар бидний хайрт эзэн Есүс Христэд байх болтугай. Бүх алдар бидний хайртай, дотны ханд, гайхамшигтай зөвлөгч, гарамгай удирдагч, хүчирхэг багш ариун сүнсэнд байх болтугай. Халелуя! Халелуя. Амен. Амен, амен. Цөмөр тэрэнд сайхан алга ташчул юмраа. Яа тэгэл тэр зохистой юм аа. Үнэхээр зохистой. Сууцгай цөмөрөө. Үнэхээр зохистой. Үгүй одоо зохистой эзэнт нь зохих юмыг нь өгөх хэрэгтэй. Алга ташалт. Дуу хоолой одоо тийм ээ. Одоо бүх юм ал өгөх хэрэгтэй. Амийн усны голуудыг ярихын өмнө би нэг чухал зүйлийг бас хотын сүм дотор тунхаглах хэрэгтэй гэж бодож байгаа. Бүрэн байдал, бүтэн байдал, ариун сүнсний нөхөлт, дүүргэлт, холболт энэ одоо дандаа түлхүүр өгөөч. Ерөөс энэ бидний залбирал дотор байнга яригдах хэвээр. Яа тэгэл тэрийг тойрол бүх юм явагдаж шүү дээ. Үгсийг чинь тойрол. Ариун сүнс ажиллана, дээрэс нь тэнгэр элч нар. Тэнгэр элч нар хаана ажилладаг вэ гэхээр би Христэд итгэдэг, сүмд явдаг гэдэг хүн болгоны хажууд ерөөсөө ажиллахгүй. Тийм ажиллаа барцсан тэнгэр элч гэж байдгүй. Харин тэрний үг хаана яригдаж чинь тэнд л тэр ажиллах үүрэгтэй бүр хариуцлаган тэр байхгүй юу. Тийм учраас бидний залбирал бол яг ийм үгүүдээр дүүрэн байх хэрэгтэй. Амийн ус, амийн голуу түүгээр дитгэгдэх, хүчрхэгжих, ариун сүнс миний зүрх сэтгэлийг бүтэн болгох, нөхөх, одоо холбох, дамжуулах, дотны анд одоо тийм ээ багш минь одоо маш чухал одоо үгүүд байгаа учраас би та нарыг энэ үгсүүдийг өөрсдийнхөө амьдрал дээр барьж аваад үнэхээр энүүгээр яг үгээ амьдралаа яг бариасаа гэж бодоод байгаа байхгүй юу. Байгуулаасаа. Одоо нөө бид нар өөрийнхөө үгээр бариад байгуулад тэгээд баригдсан ч юм уу баригдаагүй ч юм уу бүр болцсон шүү дээ. Барилгын материал нь ерөөсөй зөгцөхгүй байгаа байхгүй юу? Барих гэж байгаа юмтайгаа. Тэгэхээр бид нар зохих материалаа байшингаа барих хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг барих хэрэгтэй. Өөрийнхөө дотрыг барих хэрэгтэй. Өөрийнхөө оюун ухааныг барих хэрэгтэй. Тийм биз дээ. Сүмбэ барих хэрэгтэй. Үндэстэн баригдах хэрэгтэй. Хот баригдах хэрэгтэй. Яахан намын 4-р бүлэг. Түрүүн одко хэлсэн тийм ээ. Бид нар Библийн түүхийг зөндөө сонсдог. За Яахан намын 4-р бүлгийг та нар хилэнгүүт шууд мэдж байгаа. За Самар эмэгтэй. За Самар эмэгтэй өнөөдөр энэ дээр юу болсныг бас харъя. Яа тэгэл энэ ч урдын сонсч ирсэн юм чи буруу гэж би ерөөсөө хэлэхгүй. Нэг өнцгөн л байсан. Харин яг одоо энэ цагт Самар эмэгтэйгийн зүрхэнд болсон үйл явдал биднэрт аягүй чухал байгаа учраас бид нар өнөөдөр энэ талаас нь харах гэдэг байгаа байхгүй. Есүс Самараар дайрч өнгөрөх болов. 4-р эшлэл. Тодорхой үг яриа сонсогдоод Есүс яасан бэ гэхээр шавнараа дагуулад Юудэг орхисон ба. Галил руу явсан. Тэгтээ Галил руу явахдаа Самарыг дайрч өнгөрсөн. Гинт маршрутаа өөрчилсөн байхгүй. Уг нь бол Самараар дайрч ерөөсө болохгүй шүү дээ. Үзэл одоо тухайн үеийнхаа ёс заншлаар бол болохгүй тийм ээ. Гэсэн чи Есүс бол тэр хамаагүй байсан. Яа гэвэл Есүс шинэ гэрээ эхлүүлж ирсэн. Есүс хуучин гэрээг үргэлжлүүлэх огтхон ч сонирхолгүй байсан. Шинэ гэрээг эхлүүлсэн учраас шинэ маршрут эхлүүлсэн ба. Бидний амьдралд Христэд итгэсэн тодорхой маршрутаар явсан. Тийм ээ? Маршрут бол ойлгомжтой байсан шүү дээ. Бүтэн сайдар сүмдээ очих, сүмдээр хийж байгаа бүхий л үйл ажиллагаанд итгэвтэй байх. Тэгээ бүр итгэх маань өрнсөөрөө сүулдэ ер нь болж байгаа сүмдээр хонох. Тэндээ ер нь болж игэл амьдраад байх сонирхол бидэнд аюух төрж эхэлсэн тийм ээ. Тэгснээ дараад нь гинтхэн маршрут өөрчлөх. За тэгэж бас болохгүй. Арайч хонж болох. Би чи гэр орондоо унтаж хөвтөх хэвээр байна. Надад ч бас хариуцсан орон гэр тийм ээ. Эхнэр нөхөр үр хүүхэд гэж бас байгаа юм байна. Тэднийхээ хоол цай хийх хэрэгтэй юм байна. Нөхөр бол одоо юу яана би ч нэг мэдсэн чи сүм гисээр хагаад ажилгүй зөндөө явцсан ба шүү дээ. Ажил хийж чи хоол олж эхнэр хүүхдэд тийжээ хэрэгтэй юм. Голдрол өөрчлөгдсөн.
Залбирал бүгд өөрчлөгдсөн. Маршрут бол тис өөр болсон. За маршрут өөрчлөгдөхэд бүх юм шүүмжлэлд автна. Есүс мэдээж хэрэг тэр үеийн хамгийн том шүүмжлийн байв байсан. Бид нар нэг шүүмжлүүлээд байгаадаа ерөөсө гайх юм байхгүй. Яа тэгвэл Есүс тэр үеийнхээ шүүмжлийн гол одоо эзэн нь байсан учраас түүнийг бүх хүн шүүмжилж байсан. Бүр албаар шүүхийн тулд та яваа газар нь бүр цаг зав мөнгө гаргаад дагдаг байсан. Үг хэлэнгүүт нь наа чин манай хуулийн тэдтэй зөрж ин да. Ерөөсөө л. Тэгээ яг энэ зөрчилдөөний улмаас Есүс хүчтэй шүүмжлэлд өртсөн байгаа. Йохантай түүнийг одоо харьцуулж эхэлсэн. Тийм учраас Есүс Самараар дайрч өнгөрсөн. Маршрутаа өөрчлөөд. Тэгээ Самарын Сухар гэдэг хотод ирсэн. Энэ хот нь Яаков өөрийнхөө Йосефтай өгсөн газрын ойролцоо байва. Та нар хэрэг анзаарах юм бол одоо Евдэчүүд, Самарчууд гэх хоёр бүлэглэл үүссэн байгаа юм л да. Евдэчүүд болохоор зэрэг одоо тэнгэрлэг гаралтай одоо тий хөх чоны удам ч юм уу ямар юм ч гоо марлын удам ч юм. Самар болохоор холцтой хүмүүс амьдардаг байсан. Тэр үеийнхээ ёс заншил хүмүүсийн харж байгаа одоо үзэл бодлоор бол тийм байхгүй юу? Тийм биз? Тэгсэн мөртлөө яг үнэн хэрэгтээ тэд нар Самар нь Яаков өөрийнхөө Йосефтэй өгсөн газрын ойролцоо байсан. Яаковын худаг тэнд байсан гэж байгаа. Гэхдээ дунд нь өөртөө л хуваагдал үүсгэсэн болохоос яг үндэ бол тэд нар нэг л хүмүүс байсан. Өвгдээц нь Яаков. Энд гинтгэн шал өөр хүний нэр гарч ирээг байхгүй. Энэ бол одоо тэ Сувдагийн хүү одоо мөнх амьдаа өгсөн худаг игээг байхгүй. Яг л тэдний л өвгдээц Яаков. Тэдний л өвгдээц Йосеф. Тэр Израиль гэдэг үндэсний түүхийг бүтээхэд Бурхны гар хөл болж исэн тэр л хүмүүс шүү. Энэ л Яаковаас Бурхан 12 овгийг төрүүлээ өгдөө. Тэгээд тэр 12 овг нь одоо дундаа ингээ өөрийгөө хуваачаад байгаа байхгүй. Гэхдээ энэ ямар бат хуваагдал байсан бэ гэдэг бид нар эндээс харж байгаа. Тэр хотоор бүр орохч ирэхгүй байсан. Ирэхгүй биш ээ. Орж болохгүй байсан. Орох юм бол бузарцсан. Болохгүй. Гэсэн ч гэсэн Есүс худгийн дэргэд очсон. Сууж байлаа. Энэ нь 6 дугаар цагийн үе байсан. Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс надад уух юм өгөөч гэж гуйсан. Энэ үед шавнар нь байхгүй байсан. Хүн судалдан авахар хот руу явсан байсан. Харин өнөөх Самар эмэгтэй бараг л ухаан алдаж унсан. Та юу дээ? Би Самар. Надаас яагаад ус гуйж байгаа юм? Учир нь Евдэчүүд Самарчуудтай харьцдаггүй ээжээ. Есүс түүнд хэрв чи Бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйхад тэр чамд амийн усыг өгөх байсан. За, эмэгтэй ус хэрэгтэй байсан. Тэгсэн чи Есүс тэрнээс би цангаж надад ус өгөөч гэсэн. Нэг сэдвийг тойрж ярьсан тэр ус. Эмэгтэй болохоор зэрэг худагтайгаа усыг бодсон тийм ээ. Гэхдээ би танд өгч болохгүй шүү дээ. Уул нь бол яагаад болохгүй гэж. Тэ? Гэтэл болохгүй. Юусоо болохгүй. Болохгүй юм та яагаад хийх намайг та чинь юу дээ шүү дээ. Одоо дээд давхар гэх шүү дээ. Би бол Самар ахгүй юу? Би бүр доод давхар гэх. Гэтэл та надаас ус гуйж болохгүй шүү дээ. Би танаас дандаа юм гуйх хэрэгтэй байхгүй юу? Гуйхж ирэх байхгүй надаа. Харин Есүс юу гэсэн бэ гэхээр гөө. Бид хоёр өөр усны тухай яриад байна. Миний яриад байгаа ус бол чиний дотор буй болох гэдэг амийн ус юм байгаа юм. Одоо чи зөвшөөрөх юм бол би өгөх гээд шүү дээ чамд. Амийн усыг. За, эмэгтэй мэдээж хэрэг цаашаа ярилцсан ба. Энэ ус бол бэлэг гэж хэлсэн Есүс. Тэгсэн чинь тэр түүнд эзэн энэ дахиад нөгөө усаал бодоод байгаа. Худгаал бодоод байна шүү дээ. Энэ худаг гүн. Гэтэл хараад байгаа шанаа манаа юу ч алга танд. Бодвол одоо бүгдээрээ утгах юмтайгаа ирдэг байсан юм байлгүй. Гэтэл та амийн усыг хаанаас авах вэ? Амийн ус бол худаг дотор байгаагүй. Амийн ус бол хүний дотор орох ус байсан. Гэхдээ Есүс Христийг шин гэрээгээ эхэлтэл амийн ус ерөөс хүний дотор орж ирэхгүй байсан. Яа гэвэл тэд нар Христийг дотроо бий болгож сүнс нь дахиж өөрчлөгдөөгүй байсан учраас. Тэгээ хэлсэн. Утгах юм алга байна. Та бидний өвөг Яаковаас агуу юм уу? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм аа. Яаков болоод түүний хөвгүүдч мал сүргэнч эндээс л ундаасан юм гэв. Есүс энэ уснаас уух хүмүүр дахин цанганаа.
Би энэ усны тухай яриаггүй гэдгээ олдоо хэлж байна тийм ээ. Харин өөрт нь миний өгөх уснаас уугч хинч хизээж цангахгүй. За би одоо ус өгмөр байна гэж хэлж байгаа Есүс. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх амьд хүртэл ориглох булаг болно гэсэн. За эмэгтэй эзэн минь тэр усаа надад өгөөч. Эмэгтэй бодсон. Ямар таатай ус вэ? Би цангахгүй нь байна. Тэгэхээр надад өгөөч гэсэн. Одоо эмэгтэй дахиад түүнээс ус гуйж ихсэн. Гэхдээ л сүнсний юм яриад байна, махан бие юм яриад байна гэдгийгээс хараахан ялгаж чадахгүйс учраас яана би энэ усыг аваад уугаад дахиж энэ худаг дээр одоо хурж ирж нүдний булаа болж амтны өмнө ус утгах шаардлагагүй болно. Тэгж бодоод байгаа байхгүй. Гэтэл Есүс ярьсан. Нөхрөө дуудаад. За цөмөр энэ хэсгийг алгасч яа гэвэл энэ бидэнд нэг тийм ачаал бүгдлээ биш байгаа. За Есүс ингээ нөхөр ярьсан. Тэгснээ дараад нь Есүс ингэж хэлсэн. Эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш. Иерусалимд ч биш. Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдгүй юмд мөрөгдөг бол бид мэддэг юмдаа мөрөгдөг. Тиймээс ч аврал юудэчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчт нь сүнсээрээ үннээр эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Учир нь эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айлтлаа. За Есүс ингээд сургаал айлцсан. Есүсийн хэлсэн энэ үг байгаад байгаа юм. Одоо энэ дээр бид нар өнөөдөр ажиллах гэдэг юм л та. Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин өөрт нь миний өгөх уснаас уух ч хизээч цангахгүй. Яагаад гэвэл миний өгөх ус тэр хүний дотор мөнх амьд хүртэл ориглох булаг болно гэсэн учраас. Бид нар оновчтой орчуулгыг харах юм бол за Есүс тэр эмэгтэй за Есүс бидэнд ус өгнө, амийн ус өгнө. Тэгэнгүүт тэр ус бидний дотор орж ирнэ. Гэхдээ тэр ус анх орж ирэхдээ ориглоогүй байна. Зүгээр л ус орж, амийн ус орж ирж штэ. Харин хэсэг хугацааны дараа дээшээ оргилж гарч ирнэ гэсэн. Харин Есүс энийг юуны дэргэд ярьсан бэхээр худгийн дэргэд ярьсан маа. Худаг болохоор зэрэг за яа эцэн мөрөө Яаковыг харъя. Эхлэл намын 26 дугаар бүлгийг харъя. Эхлэл намын 26 дугаар бүлэг. Исаак. За Исаак тэр газарт тариа тарьж тэр жилдээ 100 дахин илүү ургац авсан. Эзэн түүнийг өрөөсөн учраас тэрээр агуу их болж өсөн өссөөр маш их баян чинэлэг болсон. Түүний хойно өхөр өсөн үржиж зарцнаар нь маш олон байсан тул филистчүүд түүнд атаархсан. Түүний эцэг Авраамын үед зарцнарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлсэн. Авраам нэлээд хідэн худаг ухаж гаргасан байна. Тэгтээ филистчүүд бүгдээр ингийн шороогоор дүүргээд битүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээд Исаак дараа нь яасан бэ гэхээр эцэг Авраамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахиж ухсан. Исаакийн хийсэн маш чухал ажил бол худаг дахиж ухсан байна. Гэтэ шинээр худаг хайгаагүй. Эцгийнхээ ухацсан байсан худгуудыг эргүүлээд ухсан. Яагаад гэвэл ус хэрэгтэй байсан учраас. Энэ Исаакийн амьдрал дээр болж байгаа энэ нэг усны эрэл хайгуул Есүсийн худгийн дэргэд зогсоод эмэгтэйтэй ярьж байгаа усны хайгуул хоёр бол яг жинхэнэ утгаараа барьцаалтж байгаа байхгүй. За ус бидэнд хэрэгтэй эдийг тэнийг хүнж ойлгоно. Бид усгүйгээр амьдарч чадахгүй. Бид нар хоолгүйгээр байж чадах ч усгүйгээр л өстө уучлаар явж чадахгүй. Харин Есүс бол хүн чамд уух уснаас гадна чамд амийн ус хэрэгтэй гэсэн ба. Үндсэндээ худгийн дэргэд байгаа эмэгтэйтэй Есүс хэр удаан минут ярилцсныг бид нар мэдэхгүй ч гэсэн тэдний яриа бол юугаар төгссөн бэхээр эмэгтэй бүрэн өөрчлөгдснөөр төгссөн ба. Ерөөсөө тэр эмэгтэй худаг дээр яах гэж ирснээ ч мартсан, юу барьж ирснээ ч хайсан, ерөөсөө нүд нээгдсэн чих онгойсон. Тэр юу хийх айгүй сайн мэдсэн. Ерөөсөө би хот руу гүйж очих хэвээр. Энийг ерөөсөө хэлэхгүй бол ерөөсөө болохгүй байна. Энэ бол зүгээр Есүст итгэцэн нэг хүн очиод хамаг амьтанд авралын зар тарах тухай ерөөсөө биш шүү. За энэ айгүй өөр юм байхгүй да. Тийм учраас бид нар хотын сүмийнхэн бурхантай уулзаасаа гэж яриад байгаа юм. Яг л бурхантай уулзаад ярихад 5 минут ярилцсан ч та бол нэрээ тэр Христтэй одоо бурхантай уулзах өдрийг хүртэл чирж ирсэн бүх юм хаяндуу нэрээ. Хаяал та зүгээр л гүүн заа юу. Тэгэхээр биднэрт энэ айгүй чухал байхгүй юу? Хүн бурхантайгаа уулзах айгүй чухал.
Харин өнөөдөр таатай цаг нь юу гэхээр бурхан өөрөө маршрутаа өөрчлөөд хин дээр ч ирж магадгүй болчиход байгаа байхгүй юу? Хинтэй ч уулзаж магадгүй болчиход байгаа. За тэгвэл худаг. Христ биднэртэй уулзсан шалтгаан тэр бидний дотор худаг барьж өгөхийг хүссэн. Худаг. Бидний дотор амийн худаг байгаа. Амийн ус бий болсон. Яагаад тэр худаг болох ёстой юм бэ? Яагаад гэвэл цөмөр бид нар зүгээр одоо энэ ертөнцийн амьдралаар төсөөлье. За жишээлбэл бид нар нэг газар сүмийнхаа байшинг барья. Газар авлаа. Сүмийн байшингаа барьлаа. Бараг байшин барихаас өмнө бид нар тэр газар ус байгаа эсхийг сонирхно. Мөн үү? Хамаг юмаа бариад цуглаанаа хийх өглөө упс усгүй биш нэрээ гихгүй. Бид нар газар авангуутаа л бараг газар авахтаа л энэ эзэнтэй нь ярьж байхдаа танаа энэ газраас ус гарах уу гэж асуув нэрээ бараг л. Ус гарна штэ. За тийм ус гарах юм хэдэн метрээс гарах юм болоо. За би ингээд асуусан чинь тэдэн метрээс гарна гэж лээ. За болж тэгвэл шууд ихлэ худгаа гаргая. Тэгнэ дээ. Худгаагаар бид нар шууд өрөмдүүлнэ. Яа тэгвэл та биод амьдрдгүй юм бол худаг айгүй гүнээс гарна. Биод бол гараараа ухаар гарчна. 2 метр хүрээл ус гарчна. Гэтэ усын нууж болохгүй. Яа тэгвэл маш гүйхэн байгаа учраас. Тэр утга гүн ухаж болохгүй тэр газар. Тэр ухаж исэн болохоор ирээд ахгүй юу? Битээр ухаагүй л дээ. Өөр хүн ухсан. Гэтэ хажууд нараа зогсож исэн учраас. Тийм газар гүн ухаж болохгүй гэдэг байхгүй юу? Яагаад гэвэл ус нь айгүй одоо гадаргуутайгаа ойрхон. Нэгдүгээр хоёрдугаар бохир. 10 метрийн гүнээс ч юм уу ухах юм бол гүний цэнгэг ус гарна. Хичнээн л гүн ухна төдөчнээ гарна. Тэгтээ ус байх хэвээр те тэр өрөмдөх гэдэг газар ч ус байх хэвээр байхгүй юу? Тэгээд өрөмдөн хичнээн гүн өрөмдөн төдийчнээ л их ус гарна. Хичнээн гүн явна төдийчнээ л цэнгэг ус гарна да. Тэгээд яах вэ гэхээр бид нар одоо тэр худгийг гаргаж ирсэн бол бүх бэхлэгийг нэ. Бэхэлж өгөх ёстой шүү дээ, тийм ээ? Бэхлэх ёстой. Тэр ялангуяа уух гэж байгаа бол бэхлэх ёстой. Худаг бүр ингээ хашлтуудыг хийх ёстой. Хашлгуудыг хийх ёстой. Тэгээд таглах ёстой. Мөн биз. Таглаад бид нар байшин руу орвол сан хийх гэж байгаа бол бүх холболт шугамуудыг хийх ёстой. Тэгж бодож байна би. 0 мойл одоо галын өрөө бүх юм руугаа тэр сувгуудаараа орох ёстой. Тэгээд тэр худаг байнга эзэнтэй байх ёстой. Мөн үү? Эсвэл зүгээр л худаг гаргая. 15 сая, 20 сая төгрөг төлөөд худаг гаргая. Нүх ухъя. Тэгэл баярлалаа бурхан минь ус өгсөнд баярлалаа. Та тэнгэр элч нараараа харуулаарай гэж явах уу бид нар? Үгүй. Тэнгэр элч нар худаг харахын тулд тэнгэр элч оршоогүй байхгүй. Үгүй сувдаа уучлаарай чи өөрөө хар гин намайг. Чи өөрөө маань гин. Есүс бидний дотор амийн усыг бий болгосон. Гэхдээ энэ амийн ус хамгаалагдсан байх хэрэгтэй. Хашилтууд байх хэрэгтэй. Хаалтууд байх хэрэгтэй. Бохир юм нэг ялаа ороод өгөхэд л зөвүүн болно шүү дээ. Бид нар ингээл одоо би чинь саяхныг бол гэр оролд амьдарч байсан. Лааза онгоолгол харангууд нэг үс мүс хөвжөйвэл тэгэл за энэ усыг одоо ер нь уухгүй юм байна л болно шүү дээ. Уухгүй шүү дээ. Асгаал цэвэрлээл дахиад цоошин ус авч дүүргэн. Тэгэхээр бидний дотор байгаа амийн Есүсийн нэмэгтээд ус өгсөн байхгүй. Тэгтээ нэмэгтэйгийн дотор ус өгөө зогсохгүй хаалт хашилт бүх юмнууд нь явагдах хэрэгтэй байсан. Харин бүгд явагдсан. Хүний гих бүх хаалтуудыг Есүс нурааж байсан. Самарчуудтай уулзаж болохгүй. Тэр бол юу дээ? Энэ бол тэр. Тэр бол энэ. Ингээ болохгүй. Энийг бурхан зохиосон хууль бол биш. Харин тэр эмэгтэйгийн дотор бол ийм зөндөө олон одоо саадууд байсан. Нийгмийн зүгээс гаргаж ирсэн саадууд тийм ээ. Одоо монголчууд биднэрт тийм байгаа шүү дээ тий. Өөөстэ Монгол айлд ороод энүүгээр нь тойрж явж болохгүй. Зарим нэг тийм зовлонтой айлууд идэв шүү. Бараг оронгуудаа заавал газарч хэрэгтэй тий. Зарим айл шүү заяа бүгд бол биш. Тэгэл одоо буруу талаар нь гарч аваад багны тэврээл зогсчвол тэгэл чи бол үнэхээр муу ёрын ерөөсөө айгүй бузар музар. Яг үндэ бол ерөөсөө тийм юм бол биш. Баг нь яахын тулд түшхийн тулд штэ. Тэгэхээр зарим нэг хүн бол түшгээс өөр гарцаагүй байдлаар түшиж байгаа. Эсвэл цагаан сар те ууцны бүкс нь ийшээ харсан байх хутгын. Тэгэд энийг зөрчүүл айгүй сонин. За гэх мэт хамгийн ойрын жишээ.
Эсвэл одоо юу гэдгийг одоо тэгээ зөндөө байна дөө ер нь тэгээд улс төр эмэгтэй хүн орж болно болохгүй. За эмэгтэй хүний үсэн нуртай байвал ухаан богино байдаг, үсэн богино байвал ухаан нуртай байдаг. Одоо тий эрэгтэй хүн бол халдсан байвал ухаантай байдаг. Мэдгүй тэгэл одоо нийгэм бол юу л юу зохио штэ. Энэ бүгд Есүсийг тэр эмэгтэй рүү ороход бүгд хашилт болж өгсөн. Буруу хашилтууд байсан. Эмэгтэй ерөөсөй ойлгож өгөхгүй байсан. Тэр байтугай тэр эмэгтэй худаг дээр ирэхэд хүртэл хүн шиг дураараа ирж чадахгүй байсан. Яагаад гэвэл хувийнхаа амьдралаас болоо тийм хашаатай байсан. Хашилттай байсан. Харин Есүс тэр эмэгтэйтэй ярилцаж байхдаа л энийг нурааж эхэлсэн. Үгүй би чиний дотор амийн ус байгуулах гэж байна. Тэгэхээр зэрэг энэ бүх хашилтууд бол хэрэггүй. Энэ бүх хашилтууд хэрэггүй юм. Та манай Яакос, манай өвөг Яакос агуу юм уу? Үгүй чи намайг хинбэ гэдгийг таних юм бол айгүй өөр асуулт ч өөр болно гэж байна. Харин Бурхан бидэнд амийн усыг өгсөн. Дээрээс нь биднүүсийг амийн усаа хамгаалахад минь Бурхан өөрөө хориг саадуудыг тавьж эхэлдэг. Бид нар түрүүчийн бүтээсэй дээр залбирсан. Бид нар залбирахдаа сүнслэг сахилгажуулалт бол бидний залбирлын үнэхээр орц найрлага одоо үг хэллэг бидний оюун санаа болсон байх ёстой гэж бас ярьсан. Тэгвэл өнөөдөр Иохан номын 4-р бүлэг дээр Есүс Самар эмэгтэйтэй уулзсан шигээ та бидэнтэй уулзсан цагаас эхлээд тэр амийн усыг миний дотор бий болгосон юм бол худгаа тойруулаад сахилга батаа суулгаж эхэлсэн. Яг л худаг эзэнтэй байх ёстой. Тэрэн шиг би эзэнтэй. Би эзэнгүй юм шиг биш шүү дээ. Миний амьдрал эзэнгүй тэгэл урсгалаараа тэгэл одоо яг суудаа тэхүү тэгё тэгтий болж штэ. Инхүү тэгё болж. Бид нар тэгж болохгүй байхгүй. Тийм учраас Бурхан тэр худгийг миний дотор байгуулсан худаг усандаа бол үнэхээр санаа тавьдаг. Тэр өөрөө энийг хийж өгсөн учраас тэр өөрөө эндээ санаа тавьдаг байхгүй. Тийм учраас тэр доторлдог. Тийм учраас тэр хашилтуудыг хийдэг. Энэ хашилтууд, энэ доторлогоо энэ төр чи юуг илэрхийлдэг вэ? Бидний сүнсийг тэр сахилга батан сургаж эхэлдэг. Биш ээ. Бидний зүрхийг, биднийг дотроос мань сахилга батан сургаж эхэлдэг. Яг л зүрх, сүнс өөрөө шинээр бүтээгдсэн учраас шин чиглэл авсан байгаа тийм ээ. Шин мөн чанартай болсон байгаа. Гэхдээ би өөрөө яаж амьдрахаа мэдэхгүй. Яг л би өөрөө айгүй өөрөөр амьдраа сурцсан байхгүй юу? Миний гар өөр юмгээ сурцсан. Миний ам савл хийвэл өөр юм ярьдаг. Миний толгой нэг боддог нэг тийм бодолтой. Одоо тий би бол тэгэл нэг өөр ингэсэн дадал зуршилтай. Миний сэтгэл хүн болгоны сэтгэл өөр юм хайдаг тийм үү? Зарим хүн болохоор тэгэл айгүй олон хүнтэй хамт байгаад олуулаад байх дуртай гэдэг тийм ээ. Зарим хүн болохоор би ганцаараа л баймаар санагддаг. Зарим хүн болохоор би нэг ганц найзтай би тэрнтэйгээ байхдаа л сайхан байдаг. Бүгд сэтгэлийн хэрэгцээ штэ. Шийдвэр гаргахдаа бид нар тодорхой юмыг харж байгаа шийдчихдэг. А зарим хүн болохоор ерөөсөө шийдвэр гаргаж чаддаггүй. Заавал хин нэгнээс асуух хэрэгтэй. Тэгээ нэг шийдвэр гаргаж өгдөг 2 3 хүнтэй амьдрал дээрээ. Тэгэл уцтал найз нэг гэж яах тэгээд за тэгээд энэ бүхэн маань амийн ус ороод ирэнгүүт зөрчилдөж эхэлдэг. Амийн ус ороод ирцээд нэг өөр юм ороод ирсэн гэтэл би хуучнараа хийж болохгүй байдаг. Харин маш олон Христэд итгэдэг хүмүүс энэ амийн усыг хүчрхийлдэг. Байхгүй мэт аашилтгэл гэсэн үг л дээ. Амийн ус өгөөгүй мэт аашилдаг байхгүй. Байхгүй анзаарахгүй байгаа мэт. Одоо яг л тэр чинь сүнслэг сахилга бат гэж нэг хэсэг нь мэдэхгүй байна. Нөгөө хэсэг нь Бурхныг ойлгохгүй байна. Нөгөө хэсэг нь зүгээр хүсэхгүй байна. Одоо түрүү одка хэлсэн шүү дээ энэ зам тийм ч амар биш учраас олон хүн төгшөөдгөө гэж. Сахилга батыг олон хүн төгшөөдөг. Харин Бурхан бидний зүрхтэй ажлыг дөхөө хотын сүмэн гэж бид нар тэгьяага баха орьсон. Тэгийг дөхөө энэ зүрхийг та нэг янзлаад өгөөч. Харин Бурхан тэр зүрхэн дотор байгуулсан амийн усаа хашаад хамгаалаад одоо хаалтуудыг тавиад биднийг сахилгажуулж эхэлдэг нь ямар зорилттой вэ гэхээр зүгээр л би нэг амийн худагтай байхын тулд биш. Харин энэ ус нэмэгдэх ёстой. Худагдах ус нэмэгдэх ёстой байхгүй юу? Амийн ус. Бурханаас ирж байгаа бүхнийг би авна. Ирж байгаа бүхнийг биш ээ. Бурханаас ирж байгаа бүхнээс надад өгж байгаагаа би аавна тийм үү? Бид нар бүгдийг авч чаддаггүй. Гэхдээ бид нар тодорхой хэсгийг л авчаад байдаг тийм биз?
Яагаад бүгдийг авч чаддаггүй гэхээр бидний одоо бүхэл юм орж хайхрамжгүй байдал одоо тэгээд тухайн үедээ амьдралдаа туулж байсан янз бүрийн юмс бол бид нар айгүй хоолыг савируулан асгадаг. Яг л нөгөө одоо 2 настай хүүхдээр та нэг 1 литр ус бариулаа явбал хэдийн асгаж ирэх үү, хэдийн олж ирэх үү гэдэг ч юм байхгүй юу. Бид нар харин том болох тусмаа савтай усандаа хянамга хандна. Энэ дотор байгаа зүйлдээ хянамга хандгана шүү дээ. Амийн гэсэн юмдаа, бурхны гэсэн юмдаа одоо бид нар амийн ус гэдэг чинь зүгээр нэг тийм сүнслэг хиллэг биш байхгүй юу? Бидний дотор суулгаж өгсөн бүхий сүнслэг юмсыг дээрээс өгсөн сүнслэг юмсыг чи би амийн ус гэдэг байгаа байхгүй юу? Бурхан эхлүүлсэн. Одоо тэр харивжуулахыг хүсэж байгаа байхгүй юу? Есүс хэлсэн шүү дээ. Чамд өгсөн амийн ус бүр энэ булаг гэдг нь чангалтай үг биш. Англи хэл дээр бүр усан ориглуу шиг бүр задарж гарч ирнэ гэдэг шүү. Бурхан харин биднээс амийн ус урсаж гараасаа гэж хүсэж байгаа учраас амийн усаа суулгах чаддаг байхгүй. Тэгээ худаг болохгүй болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Бид нар одоо худаг болохгүй юм бол тэр ус яах вэ? Газар чин гэж. Жоох юм чинь өөрөө ингээл ориглол өөрөө ингээл урсаад чадахгүй яад бол тэр нь тийм хүч байхгүй. Жоох ус учраас. Бурхан бидэнд амийг өглөө. Итгэвч хүмүүс болгон 2 замыг сонгоо. 2 зам байгаа шүү дээ. Сонгоно. Нэг нь болохоор зэрэг бурхан минь би таныг дагнаа. Би юу ч болж исэн таныг дагна. Би ерөөсө таны хүүхэд юм чинь би угаасаа энэ чинь уулнаа шийдэт байх юм биш байхгүй юу? Тэр намайг дахин төрүүлсэн юм чи одоо тэр чи миний аав шүү дээ одоо тэр чи. Би таныг дагнаа. Надад би өөр юм сонгохыг ч хүсгүй. Энд тийм биз дээ. Бидний хүүхдүүд төрчөөл бид нар хүлээгээл за энэ нэг ой өрхөөрэ намайг сонгох нь уу яах нь гэдгүй үстэй. Насанд хүрэхээр намайг сонгож магадгүй бас нэг сайн аав байхыг хичээе да. Одоо сайн ээж байгаа хоолыг ахиух өгөөд байвал за яг нэг ээжээ болгоё да гэдэггүй шүү дээ бид нар. Харин бид нар бол бурхантай тэгдэг. За яг ер нь бол аава байх хэсгийг чи би ер нь харж иж болно. Бид нар тэгж хэлдэггүй ч гэсэн бидний хайнга байдал бидний нэг тийм үл тоосон те бурхан минь тэгчээрээ тэгэл дургуй та яагаад дандаа надад ингэдэ. Бидний бүх амьдралын маань хэл яриа бүх юм маань илэрхийлдэг байхгүй юу? Бурханд харамсалтай байдаг хэсэг талаар та бодоод үзээрэй. Эсвэл тэр ингээ баярлд юм болов уу? Тэгээд тэр амийн усаа бурхан хамгаалахыг хүсдэг. Тийм учраас ариун сүнсийг бидэнд рүү илгээсэн. Ариун сүнс тэр амийн усыг баяжуулагч. Тэр өөрөө амь учраас. Амийг баяжуулдаг. Баяжсараад худаг дүүрэх ёстой. Халих ёстой. Тэгээ бүр одоо фонтан шиг, усан ориглуу шиг буудах ёстой. Тэгээ бидний амьдралаас гарч урсах ёстой. Үйл явц үсттэй. Би өнөөдөр Есүс итгэл маргаашаас эхлээл юм хайлна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ юу орж ирж байна гэхээр бид нар шинэ амьдралд дадлагжиж, дасаж, бурханлаг амьдралаар амьдрах хичээл сургалт одоо юу гэдгийг туршилтын он жилүүд одоо сахилгажилт, хүмүүжлийн он жилүүдээр бид нар явдаг. Бидний амьдрал дээр бурхан албаар сүнслэг хориг саадуудыг тавьдаг. Яг л тэр би түнд зүрхээ өгье гэж хэлсэн учраас та энийг аваа. Та энийг аваад миний зүрх бол ямар өвчтэй, ямар одоо шарахтай талаар ярих юм байхгүй шүү дээ. Та зүгээр аваад идгээгээд тэгээд та өөрөө тэндээ амьдр. Тэгэхээр энэ зүрх бол зөвхөн бурхан амьдрдаг газар бол биш байхгүй. Бурхан амьдрдаг газар мөн гэхдээ Илчилт номын юу гэж хэлдэг вэ гэхээр бурхны синтинээс амийн ус урсаж гарч байлаа гэдэг ш. Тийм ээ? Тэгээ тэр амийн усны гол урсаж хахад 2 талаар нь сар бүр үр жимсээ өгдөг эдгэрлийн навчистай модод ургасан байлаа. Бид нар үнэндээ л бүрэн гүйцэд ухаарахгүй байна л да. Энэ одоо энэ дотор байгаа ам гэдэг юмыг. Паструуд ч юм уу одоо номлодог хүмүүсийг хар, намайг ч гэсэн хар та. Тэгээд амс зүгээр л цээжилсэн үг ч юм уу эсвэл те хин нэгний ярьсан юмыг нэг сайхан хуулаад зүгээр ярьж байгаа тот байна уу? Эсвэл энэ дотроос гаргаж ирж уулгаж байгаа ус байна уу? Та бүр тэрүүгээр нь цангаач нь тайлагдж байна уу? Бүр ёо яг л энэ байсан байхгүй хүн нэг цангацсан үедээ тийм ээ өлссөн үедээ яадаг үлээ дээ. Гэхдээ нэрээ энэ л байхгүй юу да.
Хотын сүм бол мөнхийн амийн усыг хүсэмжлэгчдэд зориулан байгуулсан Бурхны амийн усны нөөцлөөр. Гэтэ мөнгөд нөөцлөх юм биш. Би ууж гэн, та ууж гэн, энэ ч өсөж гэн. Бид ууны чинь зөвхөн бүтэн сойдор ирээл ингээ сайхан сургаа сонсох үг биш. Би ч гэсэн заашгүй өнөөдөр хэдэн үний чинь усталсан шүү. Болоо чимнэ гэд очоо яддаг ч юм биш. Нэгд өдрөөс эхлээл бүх хаалт, хашилт, хамгаалалт, арчлалт, тордолт бүх юм явагддаг. Хагасаа нэг дуустал. Бүтэн сойдор ирээд бид нар хэрхэн түүний хаалт дотор өсөж байгаагаа хэрхэн Бурхан хаадаг гэж хаадаг шүү дээ ер нь бол. Та нар амьдралаараа мэдэн тийм. Ерөөсөө нэг л болж өгдөг. Энэ нь танд дургу болсон гэсэн үг биш. Энэ нь таныг алга үзээд байгаа гэсэн үг биш. Нөгөө л ертөнцийн үзлүүд. Та тэгэл отгоод л аюу сайн хандал. Би ядаа таны аанаас чинь төрс. Энэ дандаа хүний үзэл. Бидний эцэг гэхэд тэгдэг байсан байх. Тийм болохоор зэрэг тэр биднээсийг албаар юм хашилтан дотор оруулдаг. Зорилго нь юу вэ гэхээр миний доторх ам улам их болохын тулд. Талын нэг урсаад алга болчихгүй тулд. Талын нэг тарамдаад энэ газар дэлхийн ажиллагаатай хойлолдоод газар чингэж байгаа юм шиг уусаад алга болчих. Би тэгээ дахиад юу ч байхгүй юм шиг болохгүй тулд тэр бидэнд албаар сахилгажуултыг өгдөг ба. Яаков гэдээ байсан тийм үү? Исаакийн хүү. Исаакийн хүү ч өөр айгу залим ихтэй баг байсан тийм ээ. Угаасаа л нэр нь хүртэл ойлгомжтой. Одоо залчин. Хуурам мэхлэгч. Израильчууд тийм нэр өгдөг байж л дээ хуурам мэхлэгч. Эсвэл зүгээр мэхлэгч. Эсвэл аргатай гэдэг юм уу те. Хин нэр чинь юм бэ аргатай. Чи залчин багийн ах нэ. Би биш л дээ миний нэр л тийм. Яг үндэ яс юм дээрээ болохоор зэрэг мөн чанар нь байсан байхгүй юу. Тэгтээ Яаков нэг Бурхныг татсан нэг чухал юм байсан л дээ Яаковын дотор. Тэр сүнслэг юмны төлөө бол залмихээ хэрэглэхээс ч буцахгүйсэн. Сүнслэг юм бол аягүй чухал гэж тэр мэдчихсэн байхгүй. Зүгээр тэр түүхийг харъя. Яаковын түүхийг. Би одоо яг юуны тухай ярьж байна гэхээр зэрэг бид нар амьдрал дээрээ болж байгаа юмыг ойлгомоор байгаа тийм үү? Яагаад Бурхан миний зарим нэг зүйл дээр огт хөдлөхгүй байна? Тийм ээ? Яа миний өссөн болгон бүтэмжтэй биш байна? Яагаад гэвэл та худаг байхгүй юу? Танд хаалт хашилтууд байгаа. Гэтэ энэ ертөнцийнх биш. Бурхны өөрийнх нь тэнгэрлэг ингээ сүнслэг хориг саад бүхий тэнгэрлэг хашилтууд. Одоо энэ сахилгажуулалт. Христэд итгэж хүмүүс сахилгажих ёстой шүү дээ. За, Яаковыг харъя цөмөр. Хаав байна Яаков. 27. За ингэж байгаа Яаков. Ээж сонссон. Аав хүүгээ өрөөх гэж байна гэж. Би хөгшөрч өөх өдрөө мэдэхгүй байна. Исаак Исавдаа хэлж штэ. Тийм болохоор чи одоо зэвсэг ном саадгаа авч хээр талгаараа миний төлөө ан хийж, миний дуртай амтд хоолыг хийж надад авчирч идүүлэн үххээс минь зүрх сэтгэлээр минь өөрийгөө өрөөлөг. За тушаал ойлгомжтой юу? Ойлгомжтой. Би үхэх гэж байна. Хизээч магадгүй юм байна. Юу? Энэ бол нөгөө нэг хүн хөгшөрөхөөр үхэхээр айлгадагтай адилхан биш байхгүй юу? Монголчууд л тэгдэж штэ. Хөгшрөл жоохон дургуун нөхөр. Тэгээд би өгч шүү гэдэг ба. Тэрнтэй адилхан биш шүү заяа. Яаков тэгэд дандаа өдөр болгон тэгээгүй. Чи өнөөдөр надад тарга авцраагүй юм би өглөө гээгүй байхгүй. Харин тэр нэг өдөр хэлсэн. Хүмүүнээ аав нь одоо өөх болж байгаа юм байна. Яваад ингээд ирээ. Тэг би чамаа өрөөмөр байна гэсэн. Яг энэ үед Есав жоохон хашилттай байсан бол, жоохон одоо сахилгатай байсан бол энийг тоохгүй өнгөрөхгүйсэн. Энэ нэг л юм болох гэж байна. Би тэгэхээр цаг алдаж болохгүй юм байна. Би зааврыг нь гүйцэтгэх хэрэгтэй юм байна. Тэгээ би тэр өрөөлийг авах хэрэгтэй юм байна. Исав яг л задгаа ус шиг байсан байхгүй. Нэг чихэр нь ороод нөгөө чихэр нь гараа. Сүмд явсараа бүр илий болц тий. Сүнс ярэ. Тэгсэн. За. Яг ингэж яхад Ребека сонс. Исав ч яг угаас ан хийдэг юм чи хээр тал руугаа явсан. Ребека харин Яаковтай ирсэн. За минийхөө ээжгүй хоёр нийлээд одоо комбинац зохиосон. За комбинацыг бид нар бүгдээр мэднэ. Хоол хийсэн. Яаков хэлсэн л дээ. Яаков ер нь их
надад бол их таалагдаад байгаа штэ. Хэлж байгаа штэ ээжтэй. Ээж болж байгаа юм уу? Исаваас хамаагүй мэдрэмжтэй байгаа байхгүй. Болж байгаа юм уу ээж? Наа чи бас тоглоод байхаар юм биш штэ. Би ямар тий ааваас ямар хоолны мөнгө өгөөч гэж байгаа шин сүнслэг өрөөлийг авах гэж байгаа чинь би ингээд тэгж аймаар эцгийгээ хуурж болох уу гэж асууж байгаа штэ бас заадах чинь. За тэгэнгүүт ээж нь зүгээр энэ бол чи тэрт олцсон цорын ганц шанс. Энийг л ашиглавал чи тэр өрөөлийг авна. Бид нар өнөөдөр тийм ээ хоёр янзын өрөөл байгааг харж байгаа. Нэг нь бол ерөнхий өрөөл. Бүх дэлхийн энүүгээр өрөөгдөж байгаа. Итгэдэггүй бүх хүмүүсийн амьдрал үүгээр сайжирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ өрөөлийг амьдрал сайжруулах төслөгийг нэрлэжээ. Харин бид нар бол нөгөө онцгой өрөөлийг хүссэн жоохон шуналтай багийнууд учраас амьдрал сайжрах нь бол нэг тийм айхтар чухал биш юм байна. Нөгөө онцгой өрөөлийг нь авч үзмээр байна гэд бид нар ороод ирсэн багийнууд байхгүй юу? Яг тэр онцгой өрөөлийг чинь Исав амьдрал сайжруулах төслөөс дор үзсэн гэсэн үг. Тийм чухалд тооцоогүй. Богинохон харсан. Тэгээ тэр ус ами дотор нээсэн ами ус нь хашилт байхгүй байсан. Ямарч хориг саад болохгүйг мэддэггүй байсан. Харин Яаков болохоор зэрэг ээжиг ярингут нэр яг тийш. Би энийг яадаг ч гэсэн аавна. Би энэ онцгой өрөөлийг амаараа. Энэ аюу хүчтэй. Авраам, Исаак, Яаков. Энэс аюу хүчтэй. Тэгээд Яаковын ажиллагаар орж ирсэн юм. За ингээ хоолсон би товчилж байгаа ингээд. За аав нь шалгасан. Тэгсэн чинь мөн байсан. Аав нь ашгүй нүдний хараа айгүй муу байсан. Тэгээд идсэн. Тэгээд ингэж хэлсэн. Надад Исаак 25. Надад агнсан ангийн маха авчир. Би хүүгийнхээ агнсан ангийн махнаас идээд зүрх сэтгэлээрээ чамайг өрөөн ажиллая гэхэд Яаков түүнд авчирч тэр идвэ. Үндсэндээ бол Исаак Яаковыг айгүй олон шалгасан шүү дээ энэ хугацаанд. Тэгээд хүн байсан болохоор хууртсан байхгүй. Бурхан биднийг дандаа шалгадаг. Гэхдээ тэр бурхан учраас хизээч хуурдахгүй надаа. Хизээч. Тэр харин дандаа шалгана. Яа тэгэл тэр миний мууг үзэх гэж намайг улам батжуулахын тулд шалгадаг. Би шалгалтандаа унтсан ч харж байгаа юм чи яг наанаас сул агаад байгаа биз. За дахиад би энийг явуулна заа юу. Тэгэл чи дахиад гараад ирээрэй. Хоёр дахь удаага болно би яах вэ? Би чи эхний удаа тэнэгцсэн шүү дээ. Одоо бол энэ дэр өстө тэнэгдэхгүй. Тэгээ би даваад гарна. Одоо би яасан? Давдаг болсон. За дараагийн хүнд юм дээр очлоо. Яг бүдрэх гэжэл бурхан бариад авлаа. Үгүй чи зүгээр ингэ гарч. За тэгээ гарчлаа. Одоо би яасан? Бүр дараагийн өндрийг давсан. Бурхан баталгаажуулахын тулд биднийг шалгадаг. Гэхдээ бид нар түүнийг уурч чадахгүй. Яа тэгэл тэр Исаак биш байхгүй юу? Тэр бол Исаакийн бурхан нь. Яаков залтай байж болно. Ээжтэйгээ нийлээд хоёр дахин зал мэхийн хувь хүртсэн байж болно. Гэсэн ч тэр бурханыг бол хуурч чадахгүй. Энийг бид нар дараагийнхын үйл ажиллагаануудаас хардаг. Аавыгаа хуурсан учраас аав нь Исаак нь хүүдээ хэлсэн. Хүү минь ээ, наашаа дөхөж ирээд намайг үнс гэхэд Яаков ойртон очиж түүнийг үнсэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд бүх юм дээр шалгаж байгаа байхгүй юу? Үнэртэж шалгаж байгаа, амталж шалгаж байгаа, илж шалгаж байгаа, барьж шалгаж байгаа. Бид нар нэгдгээс хагасны хүртэл дандаа шалгалтын дотор явдгаа мэдхүү та. Дандаа шалгуулаад яваад идэв ш, саадах жоо шалгаал яваад идэв ш. Тэгтээ зүгээр шалгах ёстой. Худагт байгаа ус минь цэвэр ариун байгаа тэр байнга шалгалтаа хийх ёстой. Ямар л үгсэн хатсан мал те сэг одоо баас шээс ялаа батг нь орчихгүй тул тэр шалгах ёстой байхгүй юу? Бидний бодлуудыг тэр шалгах ёстой. Тэгээд өрөөж байгаа шүү дээ. Миний хүүгийн үнэр нь эзний өрөөсөн хээрийн үнэр байна. Бурхан чамд тэнгэрийн шүүдэр газрын баялаг ариун их үр тариа дарс хайрлах болтугай. Ард олон чамд зарагдаж үндэснүү чамд сүгдэн мөргөх болтугай. Чи ах дүүнэрийнхээ эзэн болж эхийн чинь хөвгүү чамд сүгдэн мөргөж чамайг хараасан нь хараал дэгдэгдэж чамайг өрөөсөн өрөөгдөх болтугай гэ өрөө ачиж байгаа юм. Тэгээд цаашгаа хар бүр сонирхолтой. Дууссан. За ингэж л Исав ирдгээ. Амтд хоол хийдгээ. Түүнийгээ эцэгтэй авчиж өгсөн. Нөгөө улаан шүл иддэг нь тэрний өмнө байгаа шүү. Улаан шүл иддэг нь. Яа тэгэл тэр өссөн ирсэн тийм ээ. Тэгээ би турж өглөө гэсэн. Чи шүлөөсөө өгөөч гэсэн. Тэнгүүд Яаков яасан бэхэд өчи дүүл яачих бишээ. Хин. Тэ Яаков. Чи дүүл надаа ууган үгийнхаа эрхийг өгч гэсэн.
Яг үндсэндээ тэнд автсан байсан байхгүй юу? Яаков ууган үгийн эрхийг. Харин бурханд тэр жигшүүртэй санагдсан. Хүн оройны хоол идэхгүй байгаад өгсөн хүн байна энэ дотор байгаагүй байх л да. Яг бүгд амьд байгаа учраас. Гэтэ бид нар бүгдээрээ үхтэл өнслөө гэж хэлж үтсэн те. Амар өсдөг те. Жичрээл бүрс манантал бүр уур хүрээл тэгэл монголчууд л ярьдэн ш. Би уурлаа өсгөр уурлаад идэм аа гэд. Энэ яг нөгөө монгол хүний чанар ахгүй юу? Бүр аюу өсөж үзээгүй л мэдэгдээд ахгүй юу? Уур нүрэл бүрс нэрэ яавалч яамаар санагдал. Тэгэхэд л хашаа утцсан байхгүй. Ууган хүүгийн эрх тийм чухал юм уу гэж хэлдэг ш. Тэгэхэд л бурхан үнэхээр гутсан байгаа ш. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр би Яаковыг хайрлаад би Исавыг үзэн ядваа гэсэн байна. Маш хүчтэй эмоцоогоос үзэн ядна гэдэг чинь өөрийнх нь юмыг зүгээр л тавг шөлнөөс өчөж байгаа. Бид нар бол пи па ямар балиар амтан бэ гэдэг. Гэтэ бид нар айгүй олон удаа олон тавгтай хоолоор юм солих гээд идэг ш. Сүнслэг. Бид нар анх удаага бараг шахам хүмүүсийн дээр гар тавь залбирс түрж бүтэн сайдар. Энэ бол надад мөнгнөөс байрс таны 8% лизингээр байр авахаас ч үнэтэй юм. Би бол тэгж итгэдэг байхгүй. Энэ нэг л тийм чухал ажиллагаа. Та хоёр тэр чухлыг нь үзэж бараад барахгүй үхэж ч магадгүй. Гэтэ энэ бол цаашаа шилждэг. Энэ бол одоо миний одоо хайртай өвөө Джонатан Дэвидийн хэлдгээр гар тавьснаар чи нэг үеийг нөгөө үе рүү шилжүүлдэг юм аа. Чи дэлхийн соёлоос, дэлхийн ёс заншлаас чи Тэнгэрийн ёс заншил руу тэр хүнийг шилжүүлж байгаа юм аа. Чи түүнийг газрын баялагаас Тэнгэрийн баялаг руу шилжүүлж байгаа юм аа. Тасархай юм байгаа шүү дээ энэ бол. Тэгсэн чинь Исав аль хизээний унтсан байсан. Тэгээ баталгаа нь юу байсгүй. Дараад нь хүн бодож болно ш. Яна би чи юугаар зарчваа. Бурхан минь намайг уучлаач. Би ингэж худалдмааргүй тэр өдрийн явдлыг та мартаад би эцгийнхээ ерөөлийг авахд одоо би сахилгатай байя гэж болох байсан. Гэтэл дахиад нөө задгаа байдал. Хайхрамжгүй. Хинэггүй. Тэгээ дараад нь Исав түүн дээр хурж ирдэг. Хурж ирээд ааваасаа намайг өрөөгөөч гэсэн. За ингэж байна. 32 эцэг Исаак нь чи хин бэ гэж түүнээс асуухад би таны ууган хүү Исав байна гэж. Исаак ихэд зочирдон. Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хин бэ? Зочирдгоос яах вэ тийм ээ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээ түүнийг өрөөсөн билээ. Тэр л гарцаагүй өрөөгдөх болно сонирхолтой байгаа биз? Ууган хүүгийн өрөөлж нэг л байгаа байхгүй. Гэтэ битгий гэртээ очиж ууган хүүгээ өрөөгд унаарай. Тэр тухай ерөөс яриаггүй шүү би заяа. Таны бүх хүүхдүүд өрөөгцөн байх хэвээр. Ууганаас хамгийн отгор нь хүртэл. Тэгээд бид нар ч нөө юмыг айгүй хэлбэрдэж их дуртай. Оо янаас айгүй гоё ёс заншил олчлаа байлаа гэж гэртээ очиж ууган хүүгээ дахиад эхэлвэ балаа юм шиг. Тэгээд Исав тэнгүүд яасан? Одоо сая сүнсний нүд нээгдлээ. Айгүй хоцорч нээгдэж байгаа байхгүй. Эцгийнхээ үгийг сонсоод үхтлээ уйлсан. Том ирхэн ш. Ан хийдэг ирхэн шүү дээ. Амтан алдаг. Хулган алаад идэг маньустай ерөөсдөө дүүцэхгүй штэ. Тэгээ уйлсан. Бархиран уйлж гэж байгаа штэ. Эви. Эцэг минь намайг ерөө айцлаач. Намайг ч бас тэгээч. Энэ ерөөл айгүй олон байдаг гэж бодоод байгаа байхгүй юу? Онцгой ерөөл нь ерөөс нэг л байсан байгаа байхгүй юу? Аав нөгмөр л штэ. Гэхдээ Исаак бол үнэхээр сүнслэг сахилга баттай мэдэгдээд байгаа байхгүй юу? Тэр юу гэсэн би уул нөгмөр л байна. Уг нь би чамд өгнө л гэж хадгалж ийсэн. Даанч уучлаарай минийхөө. Чиний дүү чиний ерөөлийг авсан байна. Сүнслэг юм бол үзэгдэх юмсын угс сурвалж юм байна шүү дээ. Та юу үзмээр байна? Та юу хармаар байна? Ямар амьдрал дотор амьдрмаар байгаагийг чинь эхэл нь өөрөө сүнслэг ертөнцид байгаа байхгүй юу? Тэгээд чиний дүү заллин ирж чиний ерөөлийг авчихжээ. Түүнийг Яаков гэж нэрлэдэг нь онсон бусуу. Түүнийг намайг мэхэлсэн 2 дахь удаага боллоо. Тэр ууган хүү байх эрхийг минь авчаад одоо бас оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй юу гэж гисэнд Исавд хариулж би түүнийг чиний эзэн болгож бүх ах дүү нарыг ч түүнд зарцаар өгж бас үр тариа дарсаар түүнийг хангасан учраас хөөмн би чамд юу өгч чадах вүлээ гэсэн. Тэгээ үндсэндээ бол Исав ямар задгай байсан яг тэр чигтэл дууссан ба. Гэтэ Исав сайхан амьдрсан л нөгөө ерөнхий ерөөл бол ажиллаж байгаа шүү дээ. Гэтэ тэр
онцгой өрөөл буюу хаанчлалын тэр зам гэдэг тэнцэхгүй бас. Даанч хожимдож ухаарсан байхгүй. Бурхан бидний амьдралд янз бүрийн хориг саадуудыг тавьж, магадгүй заримдаа олон он жил сараар биднийг тодорхой юмд авэачдаггүй. Би уулын чадах юм шиг болоод идэг. Гэхдээ намайг хийж болохгүйгээ хориг тавьчихдаг. Бид нар хүүхдүүдтэй болно болохгүйг зааж өгөх ёстой тий. Минийхөө ингэж болохгүй. Яагаад? За юу ч тайлбарламаар юм дээ. За чамайг жоохон ухаан орохоор би тайлбарлая. Гэхдээ болохгүй заа юу минийхөө. Хүүхэд дургу. Болохгүй гэж хэлдэг хүн дургу хүүхэд. Бүх юм боломжтой. Ерөөсөө болно, болохгүй нь ерөөсөө ялгагдхаа байсан газар хүүхэд байх дуртай. Хинч саа тавихгүй байхгүй юу? Тэрэнд хүрж болохгүй штэ. Чи гар утсаар тоглож болохгүй байхгүй юу? Яагаад би гэртээ тоглоол байдсан штэ. Яагаад гэрт нь хинч болохгүй гэж хэлдэг учраас. Тэгээ бид нар том болцсон хойно яана энэ яагаад ийм хүн болчихоо гэдэг. Ерөөс гайх юм байхгүй. Тэр чи ерөөс ямар ч хашилтгүй, худаг байгаагүй байхгүй тэр хүүхэд. Тэр хүүхэд зүгээр шалбаг шиг л өссөн байхгүй. Заримдаа айгүй хустай шалчганаал, заримдаа болохоор тэгээд бүр юу ч байхгүй. Яг л та тойруулж хашилт ерөөсө босгоогүй. Миний санааг ойлгож байгаа юм та. Бид нар хүүхэд өөрөө бидний амьдралд өгсөн булаг гэж бодох юм бол бид нар тойруулаад бид нар хашилт хийх ёстой ш. Саадуудыг бид нар тавих ёстой ш. Чи ингэж ярьдаг чинь буруу. Ингэж ярьж болохгүй юм. Би ингээл амар ингээл зарчимч байх тухай яриаггүй. Бид нар зарчим хэрэгтэй. Гэхдээ зарчим ихлэ амьдрал болох ёстой шүү дээ. Би минийхөө ингэж болохгүй юм байгаамаа. За энэ бол зөв юм байгаа шүү. За энийг бол чи айгүй давтан хийж өөрийгөө ингэж сайн сурах хэрэгтэй. Наад үг хэллэг чинь бол болохгүй. Наадах айгүй муухай. Үчи тамиг татах муу. Яагаад гэвэл зүгээр л муухай. Тэр айл ингээд нөө жигшдэг хандлагаар ингээд амьдрдаг учраас хүүхэд зүгээр л жигшин. Үнэрийн жигшин, бүх юмын жигшин. Тэд нар зүгээр л муухай санагдаж эхэлнэ. Эсвэл сүмд явахгүй. Минийхөө сүмд яваарай. Гэхдээ нэг өглөө манай хүн уурлаад тахын би хэлсэнгүй. За чи бити яв. Нойроо харамлаад уурлаа штэ. Яна пастор хүүхэд тэгдэг юм гэж бити ядараа заа юу. Зүгээр хүүхэд учраас тэгдэг байхгүй. Нойр нь хүрдэг. Би унтмаар байна. Тэгээ уурлахаар нь би хэлсэн байхгүй. За. Би бол ууртай хүнийг сүм рүү дагуулж авахгүй. Чи хизээ үнэхээр сүм ямар амин чухал юм бэ гэдгийг мэдрээд сайн дураараа явна. Тэр үе харин чамаа би явуулъя. Яа тэгвэл хүүхэд бид нар бурхан бол бидний зүрх сэтгэл дотор тэр их үн цэнтэй хүүгийнхээ амиар худалдаж авсан аим шүү дээ тэр чинь. Тэрийг бидний дотор байгуулчаад бидний амьдрал санаа тавихгүй байх гэж одоо байх уу? Сахилгажуулахгүй байх нь эцэг мөн үү тэр? Биш гэж Еврей номдэр хэлсэн шүү дээ. Хүү хүлээж авсан хүү болгоноо тэр сахилгажуулдаг. Тэр хэрэгтэй бол ташуурддаг. Тэр биднийг сахилгажуулдаг. Тэр биднийг хэрэгтэй бол шийтгдэг. Шийтгээд сахилгажуулаад болохгүй бол шүүлт биднийг хүлээдэг. Энийг бол бид нар огт хүсэхгүй байгаа. Хүсэхчгүй бид нар тийм үү? Шүүлт бол эцэг штэ. Тастаж чаях эцсийн шатахгүй. Тэгэхээр бид нар тэр дөнгөж төрсэн амийг тойруулаад бид нар хашилтуудыг босгодог. Энд юу ч бидний санаа саад болох ёсгүй. Биднийг харин ертөнц хаших ёсгүй байхгүй юу? Ойлгож байна уу? Ганц юм. Дураараа байг. Удаан хүлээсэн юм. Ганц охин юм. Ганц хүү юм. Одоо зоргоороо байг. Уцсны сайныг өмсөг. Эдийн сайныг идлэг. Юу дуртайгаа хийх өөрх юм ин. Хүч та бурхны бэлгийг зүгээр шалбааг болгож штэ. Яа тэгвэл би бурхны өмнө бас Монгол улсынхаа өмнө 5 иргэний төлөө хариуцлагатай. Би тэднийг хаших ёстой. Би тэднийг тойруулаад хамгаалтуудыг нь босгох ёстой. Болно болохгүйг би амаа чилтэл хэлэх ёстой. Тэд нар хэлүүлээ л идэв. Гэтэ зүгээр хэлээ л. Тэгжээд л тэр хашилт ажиллагаагаа хийх л ёстой. Хэлсэн нь хэлэхгүй байснаасаа дээр. Том болоод ирэнгүүт нь бид нар айдаг. Яана ингээ болохгүйгээ хэлчихвэл найзынтай очиж хончих үедээ. Ер нь хоног гэж бодоод байгаа би. Явг. Хиний хажууд амьдарж агаад
хинтээ тэрсэлдээд хаашаагаа яваад юу үзэх гэж дурлаад байгаа юм. Одоо өөрөө хүсэж байгаа юм бол яваг үзэг. Тэгээд яах вэ? Дээдргүй эргэж ирнэ. Дээдргүй буцаж ирнэ. Харин тэгтээ юм сурсан байгаасаа билээ. Бурхан биднийг хүмүүжүүлдэг учраас заримдаа зоргоор минь тавьдаг. За би чамайг өгнө битээ гэж хэлсэн. Гэхдээ чи зүтгээд байна. Тэгвэл яах вэ? Чи наад дотроо жаал явдаа гэдэг тэр. Бид нар явдаг. Явж яснаа тэгэл яах вэ? Угаасаа л болохгүй байгаа юм чинь тэгэл ураагаал ааврагаа ирнэ ш. За таны зөв юм байна. Хашилт үнэхээр хэрэгтэй. Та тэр саад. Тэгэхээр бидэнд сүнслэг, тэнгэрлэг, дүрм, журам одоо хаалт, хашилт хэрэгтэй. Энийг сахилгажуулах гэж хэлээд байгаа байхгүй юу? Бурхан бидний амьдрал дээр энийг хэрэгжилж ийдэг дандаа. Бид нар нэг тийшээ явхаар болдог. Тэгэл ч бүр одоо хүн гэдэг амьтан чинь сэтгэлээр баян юм болохоор зэрэг амьдралын тодорхой уйлрал орж ирэхэд за ерөөсөө явъя. Ерөөсөө явах хэрэгтэй юм байна гэж бид нар ингээд бүр өстө гүрээгээл ерөөсөө болдгоо. Аль бурхан руу ууралж нэг үзэл, уйлж нэг үзэл, загнаж нэг үзэл те мацаг барьж нэг үзэл бүр болохоо байгаад одоо тэгээ туяатаа очиж уулзвал болох уу, откодоо уулзвал одоо түлхүүр нь гараад ирдэг юм болов. Тайвширцгаая зүгээр л бидний амьдралд сүнслэг хаалтууд, тэнгэрлэг дүрм журмд ажиллагаагаа хийж байгаа. Яагаад тэр хамгийн сайн мэдж байгаа байхгүй юу? Бид нар одоо өмнөхөөс илүүгээр бурханд ингэж найдаж амьдрах гэдгийг сурж байгаа юм л да. Одоо л дөнгөж сурж эхлэх гэж шүү дээ бид нар. За ингээд хамаг юмаа тавиад өгчдөг, цаачаа алчихгүй байгаа. Бурхан тийм учраас тийм ээ надад найдагч нь ичгүүрт орохгүй. Зөвхөн би та нарыг тайвшруулнаа. Энэ бол өста хамгийн одоо бурхан бол энийг хэлэхдээ надад найдагч гэж хэлээгүй шүү дээ. Бүр байгаа бүхнээрээ хэлж байгаа шүү. Надад найдагч нь ичгүүрт хитсэж орж байгаагүй. Библийг харах юм бол орж байгаагүй. Одоо өнөөдрийг хүртэл бид нар тэрэнд найдаад ичгүүрт орсон юм алга. Өөртөө тэнэглэлээс олж ичээд байгаа болохоос. Тийм учраас хааш тийшээ явах байж болно. Мэдгүй одоо ямар нэгэн юмн дээр бид нар нэг л юм оч мөргөдөг гал гэдэг. Мөргөөл гэдэг. Нэг л болохгүй байна. Тэгээ бид нар юу гэж хэлдэг? Цаг нь олоог байна л гэдэг. Нэрээ мэдээ цаг нь болоог байгаа. Гэтэ хамгийн зөв зураг юу вэ? Бид нар бол амийн устай хүмүүс байхгүй юу? Тэр ус талын нэг тараад гарчихгүй тул тодорхой хэмжээнд хуримтлагдсан байхын тулд, хураагдсан байхын тулд за оргилж гарахгүй байлаа гэхэд хураагдаад би тэр худгаасаа баяртайгаар татаж уудаг байхын тулд үсттэй. Бид нар ер нь христчд нэг сонирхолтой айгүй сонин тийм хачин жигтэй өвчтэй байдаг байхгүй юу? Нэг жоохон семинар цугаал нэг жоохон сургаал сонсоод нэг 5 хүүхдээ болонгуудаас бушуугаа яваал нэг заа. За энийг хинт номлох бай би. За энийг ингээд заач нэг сургалт хийгээд надад зориулаад сургалт зохион байгуулад өгөөч. Бид нар донтоод эхэлдэг. Яг л бид нар өөрөө дотор амийн ус ямар хэрэгтэй хураагдсан байх ёстойг мэдгүй байхгүй. Бид нарт хичнээн их байн төдөөч нэгээрэл бид нар хүмүүсийг ундаална ш. Эндээсээ татаж гаргаж ундаалах байхгүй. Харин цаг нь ирэхэд бид нар татаж гаргахаа болно гэж байгаа ш. Доороос бүх хүчээр зад татна гэж байгаа шүү дээ. Бид нар ариун сүнс одоо бид нар амийн голын усуудыг ярих гэж шүү дээ, тийм ээ. Бид нар шагаагаар татсан ус, өвдгөр татсан ус, бүсгээр татсан ус. За усан сэлдэг хүн бол тэгээ за шагаагаар татсан ус нь сэлэх шаардлага байхгүй шүү дээ, тийм ээ. Зүгээр хоёр үлээ зөөгөө явахад хангалттай. Бүсгээр татсан усанд бол харин сэлэх хэрэгтэй. Бүр одоо далаа малаадаа сэлэхээр арах шумбах хэрэгтэй. Одоо ерөөсөө дээшээ чар сэлээл, доошоо чар сэлээл. Тэгсэн ч гэсэн хүн чинь цуцдаг юм болохоор живнэ. Ариун сүнсний бялхам хязгаар нь харагдахгүй тэр их урсгал дотор орж ирэхэд бид нар яах вэ гэхээр бидний хүч чадал гэх юм алга бол тэг болж байгаа юм. Бид нар зүгээр л урсгалд нь өөрийгөө тавьж өгөх хэрэгтэй. Тэр урсгал намайг хаана очих газар минь авчина. Би тийшээ очимоор ангих шаардлагагүй. Эсвэл би айчих гэж байгаа юм байж гэх шаардлагагүй. Ариун сүнс таныг өөрөө аваа. Бид нар тэгтээ тэр амьдрал дээр хүрээгүй байх заяа. Бид тий хүрсэн байхын тулд энэ амийн худгаас эхлэдэг шүү дээ. Зүгээр ингээл яв. Та бол тийм шүү дээ. Та зүгээр ингээ хөвдөд явахгүй гэж байгаа шүү дээ. Та амийн усаар урсаж яваал юм бол тэр газарт бүх юм явагдана гэж байна. Эдгэрэл мэдгэрэл одоо бүх юм. Тэгэхээр тэгсэн байхын тулд бурхан биднийг нялх няраа байхад маань хаших хэрэгтэй байд юм аа. Болно гэхээсээ илүүгээр болохгүйг олон хэлдэг. Болохгүй. Тэгж болохгүй. Ингэж болохгүй. Чи тэгэх хэрэгтэй. Сүнслэг зөв дадалж сурах хэрэгтэй. Сүнслэг зуршлуудыг бий болгох хэрэгтэй. Сүнслэг ойлголтуудыг олж авах хэрэгтэй.
сүнслэг одоо багнуудыг өөрийнхөө дотор босгох хэрэгтэй. Бурхан миний чи хийж өгнө гэдэг байгаа байхгүй. Би хийж өгье ганцхан чи надтай л хамтарчгаа. Чи зүгээр л надад ингээд зөвшөөрөөд ингээд хоёулаа хамт хий. Одоо би жишээлбэл одоо юу яах вэ? Одоо би тамираа дээр нийлээд би одоо мотор юм хий. Би юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгтээ яах вэ би тамирыг хайж зогсон. За тамираа би чамд тусламаар байна гэх тамираа. За тэгээд та тэгвэл надад тэр бахийг төхүүлээд тэгээд бахийг төхүүлээл бахаараа юм игээл зогсож байхад би хараад ямар гоё юм те гэж хараад та юу аччихгүй. Энэ ингээд сайхан арчаад өгөөч. Тэгээд би Бурхан бит хоёр бол бараг ингэж л ажиллаж байгаа байхгүй. Миний хийж чадах юм айгүй бага байгаа байхгүй. Яа тэгэл Бурхан чи хаанчлаа барьж штэ. Би хизээч Бурханы хаанчлыг барьж үзег байхгүй юу? Би Бурхан биш учраас. Харин би түнд нээлттэй гэж чадна ш. Хажууд нь бэлэн. Чи тэгээд гэв тэгээ. Тэгээ яах вэ? Яванда би сурна штэ. За одоо тамираа энэ давцанг дуусгачих байгаа маань. Тэгэхээр би бол зүлгэн штэ. Одоо би тамираагаар хэлүүлэхгүй байхгүй. Сувдагч одоо нэг зүлэг гэхгүй. Шууд зүлгүүрээ барайл очиод ингээл зүлгэн. Яа гэвэл энэ дуусч учраас би зүлгэж байгаа байхгүй юу? Тэнгүү тамираа дараагийн ажлыг хийгээд дууссан би мэднэ. За одоо ингэцээ чи би ингэнэ. Би өөрийнхөө ажлыг аюулсаа мэддэг болж эхэллээ. Тэгсээр хагаад би эцгийнхээ эрдэмт сурнаа да. Эцгийнхээ мөн чанаруудыг өвүүлж эхэлнэ дээ. За тэр үед ариун сүнс намайг аваад явна гэсэн үг. Тэгэхээр сүнслэг сахилгат, сүнслэг сахилгажилт, сүнслэг хүмүүжил гэдэг бол нүдэнд үзэгдэхгүй, хэдийн хугацаатай сайн мэддэхгүй, хүмүүс ойлгохгүй. Ийм ажиллагаа байхгүй. Мэдгүй дээ Бурхан миний ажилд юу хийгээд байгаа юм би ерөөсө харахгүй байгаа шүү гэдэг чинь ерөөсө таны энэ хоёр нүдл ажиллаад байна. Ерөөсө тэр сүнсний нүд бол ерөөсө ажиллахгүй байна л гэсэн. Гэхдээ би бодохдоо бид нар өнөөдрийн энэ зүйлийг ярьсны дараа та амьдралаа дахиад эргэцүүлээд харах юм бол ямар нэг юм харагдана танд. Тайвширна. За би нэг ер нь бол биднэрт нэг тийм амар ингээл хүч чатаал яарал сандраал ингээл олж авах гал ингээл ингээл гүйгээл ийш тийшээ гүүгээл хичээгээл чармаа бид нар тийм амьдралаас өөр амьдралд зориулагдаж гарч ирсэн байхгүй. Тийм учраас Бурхан эцэг минь та энэ амийн усыг үнэхээр хашиж өгөөрэй. Би ингэж задалж хаймааргүй байна. Би ингээл өөрийнхөө дураар юм хийгээл энэ тэнд очиод ингээл ярихын инээд туссан. Тэгэл ингээл амаа жилт бураал ингээл одоо ингээл залбираал ингээл тийм хүмүүсийн амьдралыг та нар хараарай. Эзэнгүү худаг шиг. Эзэн байхгүй юус. Ингээд зогсооч юу ч байхгүй. Зогс гэж хийж хэлэхгүй чи яах юм? Давхгаал ш. Изэл үхэж бутарж унтлаа давхна. Тийм учраас маадгүй ирэх өдрүүдэд, ирэх жилүүдэд маш олон эзэнгүү худаг, дотроо тээдэг хүмүүс хоосрох бах, хатах бах, сүрэх бах, өөрийгөө ч усалж дийлхэ болох бах. Тэгээ нөгөө пасторуудын хэлдэг нөгөө burn out гэдэг өвчин. Шатаж дуусах, бүр туйлдах, цөхрөх, тамирдах ийм юм чинь болох бах. Тийм учраас Jonathan David хэлдэг, Филипп пастор хэлдэг ш. Пасторуудаа та нар burn out болохоос болгоомжлороо гэж. Одоо шатаж бүр ингэж одоо туйлдаж цөхөрж үйлчлээ үзэн ядтлаа бүр ядрахаас болгоомжлороо. Яагаад тэгж хэлж байгаа? Би тийм болчмаар харагдаад байгаа юм уу? Би тэрүүгээр сахилгажуулагдах юм бол миний худаг төдий чиний хамгаалагдсан байна. Бас нэг сонирхолтой сахилгажуултыг би ярмаар байна л да. Энэ юу вэ гэхээр одоо өнөөдөр Бурхан тань руу ярьж л байгаа. Миний ярьж байгаа бүх үг одоо хуйгаа зориулагдсан биш шүү дээ. Эндээс тодорхой хувь нь хуйгаагийнх, тодорхой хувь нь миний хувьд бол энэ бүхлээрээ чухал байна. Яагаад гэвэл би энэ ийм юм мэддэггүй байсан байхгүй. Би Иохан намын 4-р бүлгийг би энэ талаас нь харж байгаагүй. Тийм учраас надад бол энэ их сургамжтай. Энэ бол Бурхныг ойлгоход минь их тусалж байна л да. Тэгээ би өөрийнхөө амьдралд илүү дэвчээртэй, хүлээцтэй, бүхнийг түүнд найдаж өгөөд тайван амьдрахад маань энэ намайг синхруулж өгч байгаа юм биз дээ. Тэгвэл надад ингэж өгж байгаа юм бол одоо би яах вэ? Тайван хүлээцтэй, тогтвортой, түүнд итгэсэн хിവэрэ яарж бажигдаж гүйхгүй, түүхийн шийдвэр гаргахгүй 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р хагас сайныг өнгөрөх хэрэгтэй. Энэ нь юу гэж байна гэхээр би энэ үгээр амьдрах гэж оролдож эхэлж байна гэсэн. За, үгээр амьдрах гэж оролдож эхлэхэд юу болдог вэ гэхээр бид нар худгаа гүн ухдаг. Үгээр нэг ойлголтоор бид нар амьдраас сурчлаа. Маш гүн ухагдана. Гүн ухагдлаа юу гарч ирэх вэ? Уус дээшээ гарч эхэлнэ. Дахиад ер нь Бурхны үгээр бид нар амьдрч тамина амьдрий дөхөө. Яриха болиа.
Ярих цагтаа яри. Их цагт нь амьдрий. Түүг юм нэрээд хүү ингээл одоо тэгэл нэг шүсаасаа савируулаад яриад тэгээ амьдрсан чинь байхгүй тэгэл эн чинь ухагдсан юм юу ч. Хин ухадгийм бэ? Бид нар үгээр нь амьдрахад худаг гүн болж байгаа байхгүй. Ус нь ихс чинь. Дахиад амьдрий. Дахиад ус ихс чинь. Бурхны үгээр амьдраа сурахад тэр ус гарч ирэх нь биш үү? Тэгхгүйгээр зүгээр л ингээл одоо бүтэн сайдар сүмдээ яваал тэгэл өргөлөө өгөөл 11 өгөөл уул нь бүх ёс жайгийг гүйцэтгээд авахгүй сүмийн бүх дүрмийг гүйцэлдүүлээл та ингээл те урд суу гэхээр нур дээр суугаад хойн суу гэхээр хойн суугаад над шиг дуулгартай юм байхгүй. Гэхдээ энэ өрөөнөөс гард өхөө гараа яваад амьдрэх хөө ингээл өөр газар очиод амьдраа гэр бүл дотроо амьдраа те гэр бүл дотор амар юм болоод ингээл уулзж яхад гүйгөө бурхан минь ээ. Та болно л доо ер нь санаа зовж болно шүү дээ. Ингээл яанаас сувтаа астрын хэлдгэр ингээл 50 байж болох юм уу? Тэгээд одоо энэ ч одоо би ч одоо ерөөс хоцорчих юм биш байгаа даа гэл ингээд. Тэнгүүт бид нар яах вэ? Хой. Сувтаа минь тайвшир. Наа амгаач чааш алга. Бойл ой, хязаар л өөрийгөө. Яг л миний бурхан миний дотор амийн худгийг байгуулсан. Тэр хаалт хашилтуудаа хийх нь зүйтэй. Тэр бол эзэн. Миний удагч би чи эзэнтэй юм өө. Би найдаж байна. Би танд найдаж байна. Гэх мэтчлэнгээр би амьдрж штэ. Ингээ амьдраа сурах тусам би улам л өөрийнхөө худгийг гүн болгож байна гэсэн. Худаг гүн болох ёстой штэ. Бид нар яг гэрийнхээ гадаа худаг өчвөл айл өвчтэй шиг ухаад байх шаардлагагүй л дээ. Нэгэн тухай гаргаад ирсэн юм биш. Харин энэ дотор худаг бол айгүй гүн явах хэрэгтэй. Бид нар хайр дотор гүн үндэслэж суйрлна гэж яриад ш. Энэ одоохондоо дандаа үг байгаа байхгүй бид нарт. Зүгээр л үг. Гэхдээ энийг хизээ бид нар амьдраад энийг нэг ингэж амьдрал болгочмаар байгаа байхгүй. Яг үг өөрөө махан бий болж нутаглах хэрэгтэй шүү дээ. Зүгээр л агаар мандар цацчихэдэг үг болохоос гадна үг өөрөө махан бий болж одоо би үг болох ёстой. Миний амьдрал үг болох ёстой байхгүй. Тэгээ хүмүүс хараад уншаад за яадаг гин танаа бурхан чи ингэдэм байх те. Тийм. Танаа бурхан ч бас ингэдэм байх те. Та нарын амьдрал чи ийм юм байна. Хараад уншдаг. Тэгэхээр энийг чи юунаас эхлэх юм? Нэг алхам, хоёр алхамаас эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хотын сүмийнхээ бид нар үгээр амьдрал сурах ёстой. Би бол одоо хоосон яриан сүмхээр залхаж. Зөндөө ярьлаа шүү дээ одоо тэгэл ерөөсөө дэвэн дэлхий юм те одоо ерөөсөө хэдэн мянганы ямыг л ярьлаа одоо ерөөсөө тэнгэр гаралтай болж нэг үзлээ ерөөсөө те лай юм нэрээ одоо зүгээр амьдрмаар байгаа байхгүй тхүү зүгээр л амьдрий те ариун сүнс биднээсээ аваа яваг л те хаалт хашилтуудаа хий 20 саад болгоод байвал 50 үлээ л та цөмөр тэгэл та тийм биз те болно шүү дээ заавал та яг одоо энийг хийгээд орхих гэл орой тэр юм миний зарцуу тэр чин хүндлэхүйц эцэг минь эцгүүдийн минь эцэг тэр чин хаан тэр чин тэнгэрүүдийг газартаа бүтээсэн цохих хүндлэлийг нөгөөд за бурхан минь би 50 үлээё би таныг харж байна та ажиллаа хийж байна тэрний ажиллаа хийж хад битээ санаа зовдох уу тэр ажиллаа айгуу сайн хийн төгс хийн бүр тэр ажиллаж байгаа хэсэгт санаа тавиал тэгэл өөрийнхөө юм хийхгүй те тэрний ажлын цагийг бүртгээл тэрний ажлыг дүгнчих гээл ингээл та дүн тавиал ингэхээсээ илүүгээр зүгээр бид нар өөртөө амьдрал сурах хэрэгтэй байхгүй. Хотын сүм бурхны үгээр амьдрдаг болоод эхлэх юм бол та юу болохыг ер нь төсөөлж байна уу? Маш олон Христэд итгэгчдийн амьдралд найдвар асан ш. Гэхдээ эн чинь ер нь зүгээр ингээд нэг сургаал сонсоод идэм биш юм байна. Энд ч хүний амьдрал оронгороо өөрчлөгдөх тухай яригадаад байгаа юм биш үү? Энд чинь айгүй өөр байгаад байна шүү дээ. Ерөөсөө бүх юм айгүй өөр байна шүү дээ. Энд чинь айгүй боломжтой байна төхөө тамнаа. Хүмүүс сэрж эхлэв шүү дээ. Тэгэхээр Иохан номын 4-р бүлэг дээр болж байгаа үйл явдал бол нэг талаас авч үзэх юм бол бидний амьдрал дээр бурхны хийж өгч байгаа сахилгажуулалт, хүмүүжүүлэлт хэрэгтэй бол ташуурдалт байлгүй яах вэ? Бид нар цаг нь олоог байхад худгаас гарч уурс. Хизээч худгийн ус, худгийн задлахгүй бол гарахгүй байхгүй юу? Хашигдал байж штэ. Энд чи юуг илэрхийлж байна? Би байх ёстойг л илэрхийлээд байгаа байхгүй. Хангалттай дүүрээгүй байна гэсэн. Бид нар түүний үгээр амьдарч эхлэх юм бол усны түвшин нэмэгдэж эхэлнэ. Өнөөдөр би хотын сүмд ариун сүнсний хийж байгаа ажлуудыг харахтаа бид нар үнэхээр үгээр нь амьдрах гэж алхмуудаа хийгээд эхэлсэн байна л гэж ойлгож байгаа. Тийм хүмүүсээс тийм аваа гарна. Тэгэхгүй бид нар мянга арилаад бүтээс цээж төмбийтэл чарлаад нэмэр байхгүй гэж гутмаар одоо юм л сонсогдсон ш тэнгэрт бол.
Харин бид нар түүний үгээр амьдрахгаа шийтсэн. Алхмуудаа хийгээд эхэлсэн байх юм бол Бурхан зүгээр л биднийг аваад явчих واخгүй. Бид нар зүгээр л теста бахаваад ирвэл бахаваач зүгээр за энийг арчаа зогсчихъя гэвэл арчаа зогсоод ингээл явж. Тэгж жагаад бид нар юу хийхээ мэддэг болно. Тэгэл цаашдаа бид нар яваад өгөх واخгүй. Энэ хэсэг хугацаанд л тэр хориг саадуудаа тавина гэсэн үг. Тэгээ би бодохдоо энэ бол амийн усны голуудыг ярихын өмнө бол маш чухал зүйл болж байна гэж бодож байгаа. Яа тэгэл хүн зүгээр л шууд амийн усны голууд гэж орох боломжгүй юм. Энэ Бурхан маш багаас эхэлсэн. Есүс надад амийн усыг өгсөн. Харин тэр эргүүлээд хашлгуудыг тавих хэрэгтэй. Хаалтуудаа тэр тавих хэрэгтэй. Таглааг нь хэрэгтэй үе тэр биднийг нам түгжих хэрэгтэй ш. Бид нар нам түгжээтэй үе байсан биз дээ. Бүр зухалтаад өгөж алдсан ш. Бид нар төгжүүл сураагүй болохоор зэрэг. Бүр яайтай байж. Одооний хүүхдүүдийг та ортоо нуух гээд үзээрэй. Уюулахгүй штэ. Харин өнөөдөр Бурхан биднээсийг хэрэгтэй бол чи чимээгүй байж сур гэдэг сургалтаар хүртэл оруулж байгаа шин. Амаа амхид сурах, чимээгүй суу сурах, тэрнийг хүлээж сурах, эсвэл өөр амьдарч үзэх. Тэгээ усны түвшинг ариун сүнс хэрхэн нэмж байгааг харах. Бидний сүнслэг амьдралын маань ил тод илэрлэн тэгээд бидний өөрсдийн маань амьдрал болох байхгүй. Тэгээд Исаак тэр газартаа ургац тариад 100 дахин их ургацаа хүлээж авсан гэсэн. Цөмөр Бурхны хэмжүүрийг одоо дэлхийн тоонд оруулж өрс болохгүй. За тэгэхээр одоо юу гэсэн үг наахан штэ одоо энэ Исаакийн хажуу айлын Исав нь одоо ингээд тэдэн хувийн ургац авсан юм байна штэ. Тэрийг нэг дахин нэмээд одоо тийхгүй. Бурхны хувьд бол өөр байхгүй. Бурхны хувьд 100% ургац гэдэг бол ямар ч алдагдaltaгүй. 100% ашигтай. Ямар ч хохирол байхгүй. Бүтэн. Ямар ч цоорхоо мархаа юу ч байхгүй. Бүх юм бүрэн бүтэн. Одоо эдгэрэл гэх юм бол ерөөс төгс эдгэрэл. Дахин давтагдахгүй. Тим хэмжүүрээр Исаакийг өрөөж өгсөн. Гэхдээ Бурхан Исаакийг өрөөсөн байхгүй юу? Түүнээс байшин савын өрөөгөөл, талбай малбагийн өрөөгөөл, талбай нь амар өрөөгдөл, өвс мүс ургуулаад ингээд байсан юм биш. Уг хүнийг нь өрөөсөн. Гэхдээ яагаад өрөөсөн? Тэр хүнийг өрөөнө гэж Бурхан ерөөсөө хүний гадна талыг хардгуу гэж хэлсэн тийм үү? Самуэлд би гадна талыг хардгуу маа. Би дотрыг хардаг гэсэн. Бурхан өөрийнхөө амийн усны худгийг өрөөцсөн байхгүй юу? Дотор нь байгаа. Амийн усны худгийн худагд байгаа усны хэмжээ өсөн нэмэгдэх бүх таатаа нөхцлөөр нь хангаж өгсөн. Тэгм учраас тэр хүн хөгжиж эхэлсэн. Оюун санаа нь хөгжиж эхэлсэн, сэтгэл нь хөгжиж эхэлсэн, сүнс нь бүр үнэхээр дагуулж авсан. Сүнс хөгжихгүй сүнс чинь өсөж том болно. Оюун санаа бол хөгжин шинчлэгдэнэ. Тэгвэл Исаак шиг хүн энэ хүчтэй оюун санааг багалзуурдаж аваад сүнсэндээ захируулна гэдэг бол маш том сахилгажилт. Яагаад гэвэл оюун санаа аягүй хүчтэй. Аягүй олон юм ярьж болно. Харин Исаакийн хувьд бол оюун санаа нь сүнсээ дагдаг байсан. Би мах бод зүгээр л боол байсан. Тэр хүн өөрөө уг хүн нь аягүй хүчтэй хөгжсөн баг. Тэгэхээр онцгой өрөөл бол хүнээ хөгжүүлжээж гарч ирдэг юм байгаа байхгүй юу? Ерөнхий өрөөл бол тэрсээ дөрөв Бурхан энэ ертөнцөө ерөөсөө өрөөлнө л явж байгаа. Бид нар харин онцгой өрөөлийг хүсэж байгаа учраас бид нар жоохон төвчих хэрэгтэй байдаг. Бид нар жоохон хүлээх хэрэгтэй байдаг. Бид нар жоохон хаяа нанчуулах хэрэгтэй байдаг. Бид нар хаяа хатуу үг сонсох хэрэгтэй байдаг. Тэр юу ч биш шүү дээ. Тэгээ харин бид нар зүг олдролтоо ороод явах юм бол бид нар жинхэнэ хаанчлагын юм чинь болох гээд байгаа байхгүй. Яг өөрийнхөө амьдралаас л эхэлж штэ миний хаанчлал. Тэм учраас хайрт ариун сүнс минь бид нар өнөөдөр танд өөрийгөө тавьж өгч байна. Та бидний дотор өгсөн амийн сүнсийг, амийн усыг тойруулаад хаалт хашилтуудаа хийх болтугай. Тэгээ бид нар үнэхээр яг тэр авралын худгийг өөрсдийнхөө дотор бий болгож, авралын худгаасаа баяртай татаж өөрсдийгөө ундаалж, усалж амьдрах болтугай аваа. Тэгээ зөвхөн бид нар өөрсдөө энэ төвшин дээрээ бид нар гацхах хүсэхгүй байна. Тэгээ энэ худаг маань явандаа ориглох одоо усан ориглуур болж цаашдаа бүр амийн усны голууд хүртлээ өргөжин тэлэх болтугай. Бидний амьдралаас бусдын амьдрал руу урсах болтугай. Энэ үндэстнээс нөгөө үндэстэн рүү урсах болтугай аваа. Мөнхийн эцэг минь ээ. Тийм ээ аваа. Энэ ертөнцийн үзэл санаагаар бол энэ ертөнцийн ухаантай хүмүүсийн харж байгаагаар бол Монгол улс үнэхээр арчаагүй, монголчууд үнэхээр муухай, монголчууд үнэхээр шуналтай, монголчууд ерөөсөө холыг хардггүй гэж ярьж ирсэн. Гэсэн ч гэсэн
Та бидэнд амийн усаа өгсөн учраас энэ амийн ус энэ үндэстнийг дотроос нь цэвэршүүлнэ. Үндсээс нэглээ цэвэршүүлэх болно. Биднийг цэвэршүүлж аливаа бохроос маань угаах болно. Бид нар тантай хамт алхах болгонд худагдах усны хэмжүүр нэмэгдэх болно. Бид нар тантай хамт алхасаар агаад усны хэмжүүр нэмэгдэж усан ориглуур мэт урсан гарч ирээд дараад нь амийн голын уснууд болж хүмүүсийн амьдрал руу орох юм аа. Хайрт аамин. Есүсээ та бидэнтэй уулзаж амийн усыг өгсөнд баярлалаа. Одоо бид нар цангахааргүй болсон. Одоо бид хоосон амьдрахгүй. Бид нар хоосон зүрх сэтгэлтэй, хоосон оюун ухаантай хүмүүс байхаа болсон. Бид нар энэ дэлхийн ертөнцийн тогтоосон хаалт хашилт дүрм журманд баригдах биш. Харин тэнгэрлэг сүнслэг дүрм журмаар амьдардаг тэр хүмүүс байх болно аа. Тандаа баярлалаа. Ерөөсөө сүнслэг ойлголтын төлөө тандаа талархаж байна. Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. За, түр суужээ. Надад зарлал байна. Тэгэхээр эхний зарлал юу вэ гэвэл цуглаан 4 сарын 2-нд багдгүй их маш ойрхон хийн. Тэгэхээр төөрж бодлохгүй учраас санаа зовлтгүй эх 7 хоног зарлал гарчих واخ гэж бодож байна. Хоёр дахь зарлал юу вэ гэвэл бид 4 сар гараад илгээлтэнд явахаар бэлдэж байна. Хүмүүстэй холбогдож байгаа. Сүм цуглаануудтай холбогдож байна. Тэгэхээр 4 сарын дунд хаваар бид нар Филипп пастрыг ирэхээс өмнөхөн бид нар илгээлтэнд явчаад ирэх болно. Тэгэхээр та нар одоо юу хийх ёстой вэ? Бид залбир, санхүүгээ бэлд, юмсуудаа яг тэр үед нь бид нар Бурханаас бид нар ямар зөвлөгөө, заавар, тушаал юу гэдэг бэлтгэл ирэх вэ? Тэр бүгдийг хангаад бид явах болно гэсэн үг. Тэгэхээр та нараас хувь хувьдаа өөр өөртөө бэлтгэлийг хангаараа мэдээс тухайн үед бид нар өргөл авах бах, бид тухайн үед юу хийх гэж байгаа бид нар ярилцах бах, залбирлын төв цагуудах харах болно гэсэн үг. Дараагийн нэг зүйл болохоор хоёр дахь өдөр бид нар хамтдаа залбирч байгаа. Тэгээд үнэхээр хоёр дахь өдөр залбирах хүсэлтэй хүн байгаад яагаад танд тэр залбирлыг нуугаад байгаа юм шиг санагдаад байгаа юм бэ гэхлээр таныг ирж хайгаасаа гэж хүсэж байгаа. Хүш ирж хайж байгаад юмыг олвол гоё байдаг байхгүй юу? Түүнээс зүгээр байж байгаад ирсэн юм таны амьдрал дээр юу болдгоо та бодож гэнэ үү? Ялангуяа таны хайр дурлалын тухай ярих тийм ээ гэсэн. Хэрв хэн нэгэн танд дурлсан бол их гоё юм болно. Харин та дурлсан бол их новш юм болно гэсэн. Яг үүнтэй адилхан байхгүй юу? Хоёр дахь өдөр залбирал өглөө 10 цагаас ороо хүртэл явагдаж байгаа. Харин хэн ирж байна? Хайж байгаа хүмүүс л ирж байгаа. А та ажил төрөл юмнуудаа зохицуулж чадахгүй бол тэгэхээр таны л асуудал шүү дээ. Би яах ёстой гэж. Та өөрөө зохицуулаад ирэх хүсэлтэй бол хүрээд ир. Асуу. Нэгд өдрийн ороо хаана болох вэ гэдгийг асуу. Бурханаас биш надаас асуу. Эсвэл зохиолж байгаагаас нь асуу. Тэгэхгүй тэгэл бурхан минь би залбирал явах уу явахгүй юу? Үгүй би танд хэлье. Та юм ойлгохгүй байгаа учраас тэр ойлгуулганд бол та явах ёстой байхгүй. Яагаад таны амьдрал дээр юмсууд байдгийг тэр эмэгтэй Есүстэй уулзсан. Бид номлоо дахиад номлож болж худгийн. Тэр эмэгтэй уулзсан. Харин тэр эмэгтэй буцаад хоттоо очоод тэр хоттоо чи ямар эмэгтэй байсан гэж бодож байна. Тэр чи янхан буюу бие өнлөгч түүнээс бүр цаашлаад айгүй олон нөхөр сольсон эмэгтэй байгаа байхгүй. Бүр Есүс хэлдэг шүү дээ. Одоо байгаа чи хүртэл чи одоо хүртэл нэг хүнтэй байгаа. Гэтэ чи өмчлөөгүй байгаа шүү гэсэн. Чиний болоогүй гэж. Тэгээ тэр эмэгтэй орон нутагтаа буюу тэр байгаа газар айгүй нэр хүндгүй тийм эмэгтэй бас хэд сонсохооргүй гэсэн. Гэтэл Есүстэй уулзсны дараагаар амийн усыг авсны дараа тэр гол тэнд очиод хэлэхэд хүмүүс дагаад ирсэн байхгүй юу? Тэгээ ирснээр тэр эмэгтэй дагаагүй байхгүй. Тэр эмэгтэй тийм ээ чи үнэхээр сайн байсан чамайг дагах гээгүй тэд нар үгсэн мэгэл тий чи ярьсан. Тэгвэл бид одоо түүнтэй уулзаад түүнийг даах боллоо гэсэн. Хүч таны амьдрал ингэж хүлээж байна. Таны амьдралыг бурхан ингэж хүлээж гэтэл бид яаж яагаад бид нар хуучнараа юмсыг хүнийхээр бодно гэж. Хэрэв хүнийхээр бодоод байвал хүнийхээр арга туршлага хайгаад байвал та тэр арга барил тэр туршлага дуусах хүртэл та яах вэ? Гүүх болно гэсэн. Гэхдээ та зуцсан. Яагаад гэвэл таны хөл гар бүх нас чинь хэмжээтэй байхгүй. Танд өгөгдсөн зүг зүйл хэмжээтэй. Харин бурхны өгсөн зүйл хязгааргүй. Төгс байх болно гэсэн. Харин бидний олдог, бидний ирж хайдаг дандаа хэмжээтэй хязгаартай байхгүй. Гэд утгаараа ийм зүйл болж байна. Тэгэхээр залбирал бол чухал хэрэгтэй байгаа. Та залбиралд бас өөрийгөө зориулаад нэг өдөр ороо залгаад хаана болж байна. Бид нар нууц. Дараагийн хаанах хэлэхгүй. Нууц. Тэгтэл залбирна гэсэн. Амен. Та бас бэлдээрэй. Дараагийн нэг зүйл байна. Бид нөгөө араа зүү нэх гэж байгаа. Чи зарлахгүй. За. Дараагийн бид нар 5 сард нөгөө араа зүүгээр нэх гэж байгаа шүү дээ.
түүн зориулаад өргөл бүх зүйл явагдах болно гэсэн үг. Бид эх 7 хоногоос төсөв ямар гасныг зарлах болно гэсэн үг. Та хангалттай өргөхөөр байгаа бид бүр бүх юм төгс эхлүүлэх болно. Мөнгө ямар байгаагаа шалтгаалаад бид эхлэх болно гэсэн үг. Тэгэхээр бид байраар янзлах, техник хэрэгсэл авах тэр бүх зүйлүүдийг бид хийж эхлэх гэж байгаа. Эхнээс гадаад дотоод хүмүүс аливаа тавьчих, дансаа өгчих мөнгө өгөөж шít. Энд өдөр болгон үг сонсоод байгаа биш харин хаяа нэг нэтээр сонсоод байгааруд нь юм аваад байгаа юм биш үү? Бүр үнцэн өгөөд нэг гаргаж ирээ сонсоод тэгээд бурхны юмыг аваад зориулт гаргаад байгаа юм биш үү? Цагвар чинь хотын сүмийнхээ. За сайхан амраарай. Амжилт хүсье. Бүх баяруудаар сайхан баярлалаа. Одоо намын баяр үлдсэн шүү.